Өмнө жил яг энэ үеэр хөөч амраахтай хийсэн дугаар маань хэдийнэ 180 мянган орчим хүнд хүрчээ. Энэ удаад нилээд гүнзгий. Бүр маш гүн гүнзгий агуулгаар амраахын хүүхний сторитэй зүг танд төлөөлж байна. Өөрөө ирэх онд зүгээр нэг олд амжилтаас гадна хүүхний характерын үед, анд нөхдөй үед, хань ижлийнхаа партнерийн хувьд, хүү эсвэл охиныхоо хувьд илүү сайн бөгөөд утга учиртай нийгэм болохыг хүссэн хүн бүхэн дуусна үзээсэй гэж хүсье. Гол сэдвтэ орохоос өмнө гэртээ Univision-тэй бол анхаарлаа наашин түр хандуулж байгаарай. Юунтэй лап маань шинжлэгдсэн байгаа. Ав дотор Univision руу ороод хэрэглээ янах боломжтой хэсэг байдаг да. Үүнээс гэрийнхаа Wi-Fi удирдах тохиргоо хийж болдог болсон байна. Жишээ нь хүүхдийнхаа интернетийг гар утсаараа хянах. Хүссэн газараасаа Wi-Fi төхөөрөмж унтрааж асаах. Wi-Fi холбогдсон бүх төхөөрөмжөө харах. Зочдод нэвтрэх боломжтой Wi-Fi сүлжээг үүсгэх зэрэг үйлдэлүүдийг хийх боломжтой болжээ. Үргэлж хамтран ажиллан дэмждэг Юнтэл олон Univision-д баярлалаа. Ингээд гол сэдвтэ орцгоё. За бүгдэнд өглөө өдөр оройны мэндийг хүргэе. Бүрий подкаст ээлжит шүндэ дугаар маань эхлэх бэлэн боллоо. Тэгээд за бараг жил болгоны уламжлалт болгосон ч яах вэ гэмээр. Энэ жилийн сэдв болохоор 25 оны бас шинэ хүн болох зааварчлаа. Тэгээд өмнө жил ерөө та бүхэн үзсэн бол аюу олон хүмүүс угаасаа үзсэн байлээ. Амраахтай бас яг энэ үед подкаст хийгээд тэгээ 24 оны шинэ хүний зааварчлага гэдэг сэдвээр хийжсэн. Тэгээ та бүхэн маань өөртөө ямар ч зэн подкаст эхлүүлэхээс өмнө дүгнэлт хийгээрэй. 24 онд таны он хэрхэн өнгөрөв, 24 оны эхэнд бодож төлөвлөж сансан зөвлөд хэрэг биелэлээ олов. Тэгээд одоо энэ подкастыг хамтаа сонссонгоо 25 онд яах вэ гэдгийг амраахтай ярилцгаар ингээд ирсэн байна. Тэгээд амраах маа саяхан бишээ дөнгөж өчигдөр Дубайаас ирсэн. Тэгээд бид хоёр бас подкастыг эхлүүлэхээс өмнө Дубайд юу болов гэдэг соёл сайхны хальт ярилцсан. Тэгээд ярианы хамгийн ихний сэдв Дубайд ямар байв, юунд оролцоод ирэв, сонир сайхан юу байна гэдэг сэдвэр эхлэе гэж бодлоо. Тэгээд юун төрөнд урилгын маань хүлээж авч оролцож байгаад маш их баярлалаа. Баярлалаа. Окей. Харин тий. Яг ер нь Дубай нэг явж үзмээр л байсан л та. Тий яа мэдээж одоо энэ цаг үед чинь бас нэг number 1 нэг бүтээл байгаа даа ш. Тэр нэг Бурж Халифа гэж гэдэг. Эсвэл одоо яг эдийн засгийн хувьд хамгийн сонирхол татсан хэсэг ч гэдэг юм уу. Тэр утгаар нэг явах юмсан гэж бодож ирсэн. Тэгсэн чинь нөгөө нэг бизнес ивент болоод тэнд яг нэг миний очны сонсоё гэж үзсэн 2 3 байсан. Тэнгүүт Америк авчихснаа болоо за ер нь Дубай явъя. Энэ боломжийг ашиглаа. За тэнд ямар хүмүүс ирсэн бэ гэхээр монголчуудын одоо чиний дагагч нар бол одоо номын фэнүүд байгаа шүү дээ. Роберт Кийосаки баяа ятаа гэсэн тийм. Мань хүн ирж ирсэн те би бас мань хүнийг за одоо яг амьдаар нь сонсч үзээ юм чи нэг сонсч үзье. Тэр мань хүн ирсэн тэр сонирхолтой спич хийсэн. Дараа нь би чи ер нь бол жоохон нөгөө кино сонирхдаг байхгүй. Одоо сонирхчаасаа одоо яг нөгөө хийдэг хүн болох гэсээр байтлаа одоо 40 гаруй авчлаа. Тэгээ кино ертөнцийн бодоол яваад байгаа гэвчээс яг нэг алхмыг стацал ирнэ. Тэгээ тэнд бас нэг кино найруулагч ирсэн. Тэр нь болохоор Люк Бессон гэдэг нэг Францын кино найруулагч. Энэ болохоор ер нь дэлхийд танигдсан. Монголчуудын мэддэг хэд хэдэн кино мэдэн. За хамгийн эхнийх нь нөгөө Натали Портман жоохон байхдаа тоглосон Алуурчин Леон гэдэг кино байгаа. Дараа нь хамгийн сүүлийнх нь Люси гэдэг нэг тархин нэг амар өндөр ачаал хард амтнаас бол. Тэгээ тэр үсэн дунд нь нөгөө 5 дахь элемент гэдэг Брюс Уиллисийн нэг тань. Бас тэрнийх юм. Тэгээ нэлээд хэдэн кино байгаа. Тэгээ мань хүн ирж зүгээр нөгөө чөлөөтэй ярьслах маягаар явна гэсэн. Тэр надад маш их сонирхолтой байсан. Тэг Цукербергийг ч Рэнди Цукерберг гэдэг юм хтэй. Мань хүн болохоор юугаар алдартай гэхээр мэдээж яв Цукер маркийн дандаа ард явдаг болохоор дэлхийд нэг амар монголчуудын хувьд тань. Би асууж байгаа. Тий. Тэгтээ хамгийн алдартай төсөл нь Facebook Live юм лээ. Live-ыг санаачилсан. Тэр бол одоо Taylor Swift-ийн концертээс ахуулаад ингэ санаа төрөл тэгээ шууд дамжуулаад олон монгол хүний амьдралд нөлөөсөн шүү дээ. Цаашдаа мангад байна. Харин тэр яг хөө мань хүний гол төсөл юм байлээ. Тэгээ мань хүний сэдв нь 25 оны social дээр барих тренд гэсэн сэдв байсан. Тэгээд тэрийг бас сонирхолтой байх болов гэж одоо. За нэг иймэрхүү. За спортоос Хабиб мань хүн UFC-ийн 7 нөхөр Конрыг зодддаг. Тий. Тэгсэн нэ дотоод ертөнцийн жоохон өөр юм байлээ. Харагдаж байгаасаа. Тийм байхаа. Нилээн шашинлын үйл юм шиг байна. Тий, яг тэгж хэлээ. Угаасаа өөрөө тэгж хэлж хэлээрээ. Би бол айгу төсөг бишэлтэй хон гэлээ. Энийг гэхдээ хэр их олон хүмүүс тусгаж авсан мэдгүй. Хүмүүс одоо ерөнхийдөө 10x ч юм уу нэг тиймэрхүү юм хүлээ гэдэг. Миний хувьд бол спикеруудын хамгийн чухал зүйл нь хин яг зүрх сэтгэлээсээ ярьж байна. Тэр нь л яг миний юмд хүрч байгаа байхгүй. Тэгээ тэр нэг хүний хэлсэн одоо үг болвол одоо ерөнхийд нь ингээ базаад окей тийш дээ. Миний хувьд ч гэсэн одоо нэг
4-5 мянган хүнтэй тайзан дээр ч юм ингээ гарахад одоо хамгийн их надад шаарддаг зүйл би хэн бэ гэдгийг л асуулт байдаг байхгүй. Тэгээ би энэ хүмүүст юу өгөх вэ гэдэг. Хамгийн сүүлд Монголдо оролцсон нөгөө залуучуудын форум байсан. Тэнд нэг ойролцоогоор амдаар нэг 3 орчим мянган залуучууд онлайнаар тэгээд 4-5 мянган үзчихсэн байна. Тэр тайзан дээр би бас яг энэ мэдрэмжийг авсан. Залуучууд ч гэсэн яг энийг бас хүсэж байгаа. Хүмүүст яг одоо нэг дөрвөлжин ч юм уу гурвалжин ч юм уу бөөрөнгийн юмхээсээ илүү тэр хүмүүс босоод энэ өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг хийхэд нэг энд нэг юм өөр юм хэрэгтэй байдаг байхгүй. Өөр пазл хэрэгтэй байна. Тэрнээс юм бол байгаад байгаа байхгүй. Гэтэл яг нэг босоод ярихад нэг юм дутаад байгаа байхгүй. Нэг пазлыг энэ хавцаа нэг иймэрхүү хэлбэртэй нэг пазл гэдээ орчуул болох гэдэг шүү. Тэгээ би бас тэрийг мэдэрсэн. Тэгээ сая тэнд очиод бас мэдэрсэн. Тэгээ за окей. Хийж байгаа юм өөрчлөлтөд хийх хэрэгтэй юм байна. 10 жилийн дараа бол одоо иймэрхүү дүгнэлттэй ирлээ те. Тэгээ айгүй нэг тийм одоо сүнслэг гэх юм. Тэгээ тэрнээс яг нэг академикли нэг тийм яг ийм ингэсэн юм байна. Ингэсэн байна гэдэг юм бол яг одоо энэ мэдлэгч ерөнхий болчихлоо шүү дээ. Нээлттэй юм чинь. Тэгээ тэр хүмүүсийн тэр дотоод сэтгэлийнх нь юу байсан бол гэдгийг чухал байсан. Тэгээд авах юм аваад ирлээ. Би бас арай таны төвшин түрээг үтсэн нэг адилхан юм ботсон гэдэг нь болохоор одоо яг энэ подкаст орсон үед аль хэдийн манай дараач ном гарч байгаа. Тэгээд тэр номыг ер нь хідэн тэрбум ном дундаас би ягаад тэр шидэт мөхлөө гэдэг нэртэй номыг сонгосон юм бэ гэх. Neuroscientist байгаа байхгүй өөрөө бас давхар neurosurgeon одоо тархины мэс засалч судлаач хүн. Манд хүн хүний тархи ингэж ажилтдаг шүү. Та өөрсдөө ингэж хөгжүүл гэдэг агуулгаар юусоо бичээгүй нөө. Уг нь бол тэгж бичиж болох байсан. Тэр хүн юу исэн бэ гэвэл битүү өөрийнхөө сторигоо бичээд өөрийнхөө хүүхэд наснаас ахуулаад том болтол амьдралд нь юу нөлөөлөд юу давамд болоод тэрний цөөхөн өөр дээрээ хэрхэн ажиллаж юу одоо юу гэдэг хүнд одоо шууд ингэ хариулт гэдэг үг гэх юм уу. Тэгээ бид нарт юу хамгийн их хүчтэй нөлөөлдөг юм бэ гэвэл шууд ингэх ёстой хэслүүдээр хүний personal story бөгөөд тэр story дундаас хүн өөрөө хариултаа олддог юм байна да гэж бодсон учраас би одоо юу гэдэг сүүлд сонгосон номоо бол тэр олон мянган ном дундаас тэгж сонгож байсан. Тэгэхээр яг одоо жишээлбэл яг гол сэдвтэ орохоос надад төрж байгаа нэг асуулт нь болохоор хүн өөрийнхөө сторигоо бас мэддэггүй юм шиг надад санагдсан. Жишээлбэл олон хүний өмнө ярих хэрэг гардаг ч юм уу. Тэгэхээр за би бусдаас нэг ялгаагүй дээ гэж бодоод өөрийгөө шууд юу гэдэг гоочлоод за миний одоо юу гэдэг хувийн стори болохоор бус хүмүүсийн хажууд хайгуу мяда гэж боддог ч юм уу. Энэ дээр та ер нь хүмүүст юу зөвлөдөг яаж ингэж өөрөө өөртөө ярилцгээл гэдэг дээ шүү дээ. Тэр нь бас яг ямар утгатай юм бол. Харин тэ саяны арга хэмжээндээс оролцож байгаа хамгийн ихний спикер нэг Роберт Шарма гэдэг нэг хөрсөн нэг тайтлгүй өдөртөгч гэдэг нэг ном бичсэн. Тэр нь бестселлер юм байл. Тэр нөхөр ингээ гараа ярьсан чинь дандаа юм алдартай хүмүүсийн түүх яриад байгаа байхгүй. Тэгтээ ингээ амар мундаг спикер. Тэгтээ ягаад ч нэг юм ингээ дутаад байгаа байхгүй. Тухайн үед надад нэг юм дутуу мэдрэмж төрөөд тэгсэн чинь дараагийн спикер гарч ярьсан чинь өөрийнхөө түүхийг ярьсан чинь ингээ шууд орчиж байгаа байхгүй. Ямар нэг юм хүлээж авахыг амархан байгаа байхгүй тийм. Тэрэн шиг одоо өөрийгөө таньж мэдэх гэдэг нь бидний карьерийн хувьд хамгийн чухал одоо яг баг ингэж ойлгож болно. Миний амжилтанд хүрэх аяллыг 100% гэж үзэх юм бол бид нар нэг 70 орчим хувийг бол яг зүгээр одоо мэдлэгээр эсвэл спортоор эсвэл одоо юу гэдэг юм те ур чадвараар одоо бүрдүүлж болно. 80% гэдэг бол дундаас дэш төвшний одоо нээлт гэж ойлгож болно шүү дээ. Тэгэхэд амжилттай хүмүүс. Тэгвэл үлдсэн 70% гэж үү. За тэгвэл үлдсэн 30%-ийг бол яаж ч фитнес хийгээд, яаж ч уран хилтгэхэд, яаж доктор, профессор хамгаалаад хэдэн ч ном бичээд тэр 70% дэшилт юм л. Тэр 30% нь юу гэхээр бол одоо дотоод зүрх сэтгэлээс гарч байгаа тийм одоо хүч. За энэ хүч хэрэгтэй гэдэг одоо тийм яг миний одоо энэ бол яг тэр хүний хувийн өөрийнх нь дотоод хүч. Тэр нь одоо хүсэл мөрөөдөлтэй холбоотой юу, үнэт зүйлтэй холбоотой юу, тэр хүний одоо хоол идэж байгаа шалтгаантай холбоотой юу. Ямар ч байсан тэр хүний дотор байгаа агуулга нь одоо гарч ирээд тухайн хүний тэр 70% тэр одоо тэр презентацийг одоо дэмжиж өгчиж энэ нь одоо тэр 95% үзүүлбэр болдог.
Энэ үед л хүний зүрх сэтгэл хөдлөдөг. Ихэнх хүмүүс ер нь бол 70% дээр л ер нь бол 70% төлөө зүтгэдэг. 70% хөрөөгүй хүмүүс бол гоё хувцалдаг, айгүй гадаад байдалд анхаардаг. Тэгээ буруу биш шүү дээ. Энд чинь үгүйс нөгөө тэгжиж 70% болж байгаа байхгүй юу? Боловсрол хэрэгтэй, ур чадвар хэрэгтэй, гоё амьдрах хэрэгтэй, тий, гоё харагдах хэрэгтэй. Тэгжиж эн чинь бүх юм нийлжиж 70% болно. За энэ 70% болтлоо хийх хүмүүсийн амьдрал нь талаас илүү өнгөрчөөд байгаа. Цаг хугацаа гардчаад. Энийг эртхэн ойлгосон бол уул нь эхлээд 30% бүрдүүлчихэд тэгээд байгаа хувцастайгаа одоо юм кул байх хэрэгтэйс аахгүй. Энэ хоёрын нэг юм дарааллыг л одоо би одоо хувь тавилангаар гэхүү азар гэхүү баг аз гэж хэлж болно. Яагаад тэгэхээр би өөрөө сонгоогүй байжгаад айгүй сайн менторт болсон байхгүй. Би энийг ойлгоогүй байжгаад надад энийг ойлгуулах хүнтэй ингээд уулзсан байхгүй. Тийм учраас би эхлээд 30% дээр ажилласан. Миний хувьд би санхүү өршлөнд хүрээгүй байсан. Би хамгийн өндөр боловсролыг олоогүй байсан. Гэхдээ надад нэг агуулга хүрээд ирсэн байхгүй. Одоо хүрээд ирсэн чинь тэрийг бүтээцсэн. Өөрийгөө олдсон. Тийм учраас би тайзнаа гарахад үргэлж өөр байсан. Одоо ч гэсэн танд өөр мэдрэмж төрүүлнэ. Яа тэгвэл энэ чинь нөгөө би юу мэддэг вэ гэдгийг ярихгүй байгаа шүү дээ. Би юу мэдэрж байгаа вэ? Би яагаад энэ ажлыг хийж байгаа вэ гэдгийг ярьж байгаа учраас одоо сонсогч ч гэсэн энийг мэдэрж байгаа. Тийм учраас энийг л нэг хүмүүс нэг урд тань оруулснаас болоод одоо хэрвээ чиний ярьсан тэр стори гэдэг юм чинь бол яг нэг 30% дотор байгаа юм баггүй. Гэтэл энийг олоогүй нөгөө 70% тагаа хөөцөлж итэл цаг хугацаа амар хурдан өнгөрнө. Би одоо энэ салбарт орж яг 10 жил, одоо Afactim гэж байгууллаа 10 жил. Би баг итгэхгүй байгаа байхгүй. Миний дотор яг л нөгөө 10 жилийн өмнө хүн хэвээрээ байж байгаа юм шиг гэвч цаг хугацаа өнгөрцсөн. Жохон. Тэ. Тэгэхээр одоо яг би яг сонсогч нарт өнөөдөр магадгүй энэ яриа ингээд дууссан ч барыг болохоор миний хувьд зүгээр агуулгад нэрээ. Тий. Жишээ нь энэ 30% дотор чи л байгаа. Чиний үнцэн, чиний түүх, чиний итгэл үнэмшил, чиний энэ одоо хүмүүс ярьдаг чи амьдрахын тулд идэж гин үү, идэхийн тулд амьдрж гин үү нэг юм алдартай асуулт байдаг шүү дээ. Яг үнэндээ бол амьдрахын тулд идэх ёстой шүү дээ. Ер нь. Тэгээ энийг ойлгочих юм бол би өөрөө хүсвэл амьдралаа зогсоож болно. Би өөрөө хүсвэл амьдрч болно. Тэгэхээр амьд байх нь миний зорилго гэхээс илүү амьдрах шалтгаан нь миний ч. За энийг л олчих юм бол нэг мөнгөгүй л олчих юм байна. Нэг яг тэр мөнгө төгрөг үнэтэй овцомсгүйгээр энэний ирэл хаавалт эхэлж гарсан дээр тэгээ өөрийгөө олсон дээр жишээлбэл би энэ асуултыг өөрөөсөө асуухт чинь 26 таа байсан шүү дээ. Одоо ингээд би энэ жил 44-тэй буцаад 26 таа залуу байхаар надад айгүй залуухан санагдаж байгаа. Тэгтээ чинь голж болохгүй байхгүй. Энэ хэдэн ч настай ойлгож болж байгаа байхгүй. Одоо тэг чинь 40-тэй хүмүүс ойлгоогүй л явж байгаа юм те. Тайзнаар гараад спич хийж байгаа. Бизнесээ амжилтанд хүргэсэн юм нөө 30% байхгүй юм байж байгаа. Ойлгож байна. Тэр 70%-аар experience ярьж байгаа байхгүй. Тэгээ 70% хөрөөгөө үн тэр үнийг л сонсон шүү дээ. Тийм үстэй. Гэтэл зарим хүмүүс бүр тасарсан байгаа байхгүй. Тэр бол нөгөө 30% ойлгоцсон. Дээрээс нь 70% потенциалтай. Тэгэхээр энэ хоёр чинь нийлхээр хүчтэй байгаа байхгүй. Энэ бол туршлага мэдлэг, энэ бол дотоод ертөнц юм. Тэр юм. Энэ аюул чухал. Тэгээ гол нь одоо хүмүүс нь тэгж бодож байгаа. Таныг нэг ойлгоод байгаа юм шиг, ойлгохгүй байгаа юм шиг. Тэгэхээр яг энэ дотоод ертөнц гэдэг зүйлийг хэрхэн олох вэ гэдэг нь л одоо асуудаг хамгийн чухал асуулт юм санагдсан л. 24 онд бол за магадгүй ингээд хүмүүс өөрийнхөө карьераа дэвшлүүлсэн. Тэгээ албан тушаал хөөсөн ямар нэгэн шинэ ур чадвар сүрсэн байж болж байна. Гэхдээ одоо 25 оноос бол яг одоо таны хэлж байгаа шиг 30% дээр нь хүмүүс илүү ажиллах хэрэгтэй. Тэгэхээр бол яг энэ бас миний ч бодлоо гэж магадгүй санал нэгдэж байгаа. Тэгэхээр энэ 30% хүн яаж олох юм зүгээр ингээд ажиллая гэж байгаад олчих зүйл юм аа эсвэл бясалгаад олох зүйл юм уу, ном унших юм уу, эсвэл гэр бүлийнхэнтэйгээ ярилцах юм уу, коучтой болох юм уу? Ер нь яаж энэ өөрийгөө олох вэ? Тэгээ яг одоо шууд маш хурдан хариулъя гэвэл коуч аав гэхээр бас жоохон бас яг баталгаатай биш. Яа тэр коуч өөрөө 30% олсон уу гэж асуулах шүү. Тэр хүн яг энийг зүгээр л мэрэгжлийн төвшөнд хийж байгаа бол энэ чинь одоо за энийг ойлгоход жоохон дөрвөн нэг жишээ ярьж байгаа. Жишээлбэл одоо ээж ч юм уу, аав болсныхаа дараа ч юм уу. Би одоо хүмүүсээс ингэж асуудیں۔ За би одоо бүрийгээс асууя л да, сонсогч нараас үзэгчдээс асуусан. Чи миний төлөө өгч чадах уу? Тань төлөө? Үгүй. Энд л гол асуудал. Тэгэхээр миний зорилго бол тэр шалтгааныг би чамд олж өгөх юм бол чи миний төлөө
өөрөө зориулна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ шалтгаан нь нөгөө 30%. Тэгвэл чи Монгол улсын төлөө амиа зориулж чадах уу? Монгол улс чамаас чиний амийг шаардаас зориултыг авах санал тавил чи Монгол улсын төлөө амиа өгч чадах уу? Үгүй гэж бол хэлж байгаа. Магадгүй. Дараа дээр болж байгаа агуулга. Яагаад тэгэхээр эн чинь юутай холбоотой хөр нөгөө агуулгатай холбоотой. Хүний ер нь нүдэнд нулимс цэлэг нүүлж зүрхний цохилтыг нэмэгдүүлдэг хэтгэл сэдв байт юм лээ. Энэ нөгөө үнэт зүйлтэй холбоотой. Одоо үнэт зүйлийг хэдүүлээ өндөр яг сайн ойлгоод авчээ. Үнэт зүйл гэж яг юу юм бэ? Энэ бол хүний зүрх сэтгэлд нөлөөлдөг үн цэнтэй агуулга байдаг. За жишээ нь хүүхэд, багын найз, хайр сэтгэл, их орон. Тэ? Хэмчлэн нэг хэтгэл сэдв байдаг. За энэ сэдвийн хүрээнд л гарын 5 уруунд багтгал нэг эдэн агуулгууд хүнийг ингэж маш хүчтэй мэдрэмж өгч чаддаг тийм. Тэрийг мэдрэхтэй хүн шууд хэдхэн секундын дотор энэ химийн орвол бидний тэр болж байгаа. Одоо би зүгээр ингэж хиймлэр төсөөлөхөд л миний дотор шууд хэвээр нэг юм мэдрэмж ирж байгаа байхгүй. Тэгээд тэрний төлөө хүн ямар ч зориулга амж чадна гэсэн. Тэр хүчийг л хэлээд байгаа. Тэгэхээр энэ өөрийнхөө амьдралынхаа дотор миний хоол идэж байгаа шалтгаан, миний амьд байх шалтгаан. Гэтэл миний дотор ч үргэлж нэг юм хоёр тэмцэл болж байгаа. Гэтэл яг энэ бидний хэрэгжилж байгаа бие маань өөрөө амар их олон хэрэгцээтэй. Хоол, хувцас, тэгэл одоо гоо сайхан. Гэтэл яг дотоод зүрх сэтгэлийн хэрэгцээ гэдэг нь арай өөр. Тэрний эсрэгээрээ дандаа ямиг гаргах, өгөх, туслах, хооллох. Энэ бие нь болохоор өөрөө идэх, унтах, амрах ёстой. Гэхдээ тэрийг эсэргүүцэж байгаа юм шиг л дээ. Гэхдээ энэ хоёр хэрэгцээний одоо нэг 70% нэг энэ биений хэрэгцээтэй холбоотой гэж байна. Нөгөө 30% бол эсрэгээрээ нэг хүүхдэд туслах, нэг хүнд дэмжих гэдэг нэг ийм одоо энэ хоёр зүйл нь өөр байгаа байхгүй. Тэгээ энэ агуулгыг л тодорхойлсны дараа одоо шийдвэл би чамд одоо за жишээлбэл би энэ хоёр сэдвийг холбоё л доо. Би Монгол улсад хэрэгтэй хүн байгаад чи надад хэрэгтэй хүн байвал чи миний төлөө амиа зориулах уу? Одоо нэгсэндээ Рэнди Цукерберг саяны ивентэд ирсэн. Тэгтэл бид нар Рэнди Цукербергийг таньдаг уу? Марк Цукербергийг таньдаг. Тэгтэл Рэнди Цукерберг яг адилхан цаг хугацаанд өөрийнхөө бүх потенциалыг энэ бизнест зориулсан байдаг гэдэг ч юм дээ. Тэгтэл Рэнди Цукерберг дүүгийнхаа төлөө биш, том төслийнхаа отоо агуулга зорилгын төлөө явж идэг. Гэтэл дүүгээ дэмжих хэрэгтэй гэдэг чинь. За жишээ нь ийм их байвал том арга одоо зүйлийн төлөө чи өөрийгөө зориулахад чи биш өөр хэн нэгэн хүн тэнд одоо байвал чи энэ төсөлд оролцох гэж байгаа байхгүй. Цаад агуулга нь том байвал yes ер нь оролцдог тий. Ер нь бид нар оролцсоор л ирсэн. Тэгэхээр эн чинь ийм үнцэнтэй сэдв байдаг. Тэгэхээр бидний хувьд нөгөө 30% олно гэдэг нь ерөнхийдөө нэг л асуулт нь хариулж байгаа. Яагаад? Ер нь бүх асуудлуудын дотроос энэ why гэдэг асуулт яг энэ одоо энэ сэдвийг гаргаж ирдэг асуулт байхгүй. Хамгийн хүчтэй агуулгыг гаргаж ирдэг асуулт. Тийм учраас ер нь яагаад гэдэг асуултыг одоо аль болох эртний асуулттай уулзах хэрэгтэй. Өнөөдрийн подкаст магадгүй чамайг тодорхой хэмжээний хямралгүй дагуулж авах хэрэгтэй. Ер нь бол хэрвээ энэ 30% мэдмээр байгаа бол одоо хүмүүс яг үннийг хэлэх үгүй. Энийг бодмооргүй байдаг хгүй заримдаа. Яагаад тэр энийг бодох нь хитрхи гүнзгий, хитрхи юм хязгааргүй, хитрхи тодорхой биш нөхцөл байдал руу өөрийгөө ингээ оруулаад ямар нэг юм хаах хэрэгтэй болж байгаа хгүй. Энэ нь сэтгэл зүйд хүнд байдаг учраас хүмүүс бодмооргүй байдаг. Тийм учраас ямар ч хамаагүй хөгжим сонсдог ч юм уу зүгээр тэ чихвч хийж байгаа сайхан гүйдэх ч юм уу уул руу хайкинг гэдэг ч юм. Яг үүндээ би хүмүүст хэлж байна. Чи яг агуулгаас зүхтаад хайкинг хийж ивэл энэ ашиггүй шүү дээ. Чи зүгээр л тайвшрал болоо өөр ямар ч юм байхгүй. Чи хайкинг хийгээд тухайлбал дагуулах хэрэгтэй. Тийм шүү дээ. Чи энэ яг үндэ нийгмээс ирж байгаа стресс нэг талаа миний бодлоор зөв юм шиг санагдаж байна. Яа тэгвэл энэ дарамт байж ич би ямар нэг юм руу өөрийгөө шахаж тэгтэл өндөр бүгд стрессийг хамгийн эсрэг дүр дээр тавингуудаа стресс руу хамаг буруу чихэнгүүтээ стресс тайлахын тулд цагаа дэми юм дөнгөрөөд юм санагдаад байгаа байхгүй. Стресс тайлахын тулд фитнес, стресс тайлахын тулд хайкинг, стресс тайлахын тулд хөгжим, стресс тайлахын тулд кино үзэх юм бол эсвэргээрээ нөгөө зүйлүүд нь чамайг утга учраа олоход өөрийгөө зориулах шаардлагатай нөгөө даавар химийн урвалыг хэдүүлээ саарамжуулснараа зүгээр л цагийг стрессгүй өнгөрөөж байгаа болохоос биш яг үндэ гол зорилготой хүрэхгүй байгаа байхгүй. Би бол спорт дуртай одоо хийж байгаа маш их анхаарч байгаа. Гэхдээ агуулга өргөж нэгт явах хэрэгтэй байхгүй.
Тийм учраас одоо хямраасаа уучлаарай. Одоо энэ асуулт руу ингээд нэг айхгүй ороосоо энэ асуултыг хаагаасаа тэгээд коуч гэж хэлснээс нэр одоо уучлаарай би одоо хэрвээ яг хамгийн богинохан олыг гэвэл би шууд тусалж чадна. Яг нэг юм. Би бол ойлгоцсон. Гэхдээ би одоо дэлхий дээр 6 цаг хэлэхгүй шүү дээ. Зүгээр ер нь монгол хүний би ойлгоч тоо. Хэрвээ яг хэрэгтэй бол одоо шууд уулзаал ерөөсөө нэг 30 минутын дотор ярилцаал болчихно. Энийг олоход. Гэхдээ энэс тодорхой хэмжээний өндөр бас өгстэй авахтаа ийм бүрхэг юм яриад байж болохгүй. Ер нь бол тусад боломжтой болсон. Тийм учраас ер нь бол коуч авч хэлмээр байгаа боловч бас нэг талаасаа нөгөө коучуд бүгд ойлгосон үгүй гэдэг нь өөрөө бас асуудалтай байдаг. Тийм учраас надаас хүмүүс лайф коучинг сургалт хийх үү гэж асуудаг би хийхгүй байгаа. Яагаад тэгэхээр скилийн заагаад өгчдөг нөгөө хүмүүс өөрийгөө олоход дахиад нэг хэдэн жил хэрэгтэй байдаг. Тийм учраас би жоохон болгоомжтой бол байгаад байна шүү дээ. Хүн болгоныг лайф коуч гэдэг сертификат өгөх амархан гэхдээ бас энэ нөгөө үйлчлэгчийн хувьд өмнөөс бодохоор жоохон аюултай санагдаад тэгээд жоохон хашин татцсан. За. Би бол 30% олсон олоогүй гэдэг бол мэдэхгүй. Тэрэн дээр хариулт бол байхгүй. Гэхдээ сүүлд аялаад авч байхад айгүй олон хүмүүсийн төвчрэг ярьж байгаа шүү дээ. Африкэд шал өөр ингээ бидний очиж байгаа төсөөлж байгаа тийм төв дотор. Тэгээд тэнд хүүхдүүдэд нэг удаа хоол хийж өгсөн байхгүй. Тэр нь болохоор зүгээр ядуусын оролт дээр очсон чинь хүүхдүүд мангар хөөрхөн харагдаад. За хоол моолон дэр нь угаасаа тэнд жоох муу учраас энэ хүүхдүүдэд нэг хоол ингээ нэг цагийг нэг жоох хөвгчлээ өнгөрөөдөө гэдэг нэг амар гүнзгий чинь бодоогүй. Тэгээд нэг хагас өмчөн болон өмчөө хүүхдүүдийн асрамжаа газар тэнд байдаг. Тэгээд тэнд 30 орчим хүүхдүүд байсан. Тэгээд тэр хүүхдүүдийн хоол хүнсийг цуглуулад хоол хийж байгаа тэр явц надад хамгийн ашиглалтай санагдсан байхгүй хүүхдүүдтэй цуг ингээл ногоо хийчихэд тэр процесс надад хамгийн их ашиглалтай санагдсан. Тэгээд тэрийг хийж явахдаа энэ ч л өөр амьдрал юм шүү дээ гэж бодогдсон байхгүй. Тэгээд яагаад ингэж бодогдсон бэ гэвэл дахиад жоохон шинжлэх ухааны талаас нь ахгүй бол хүн бусдад өгж байгаа үедээ буюу хин нэгэн тусалж байгаа үедээ хин нэгнээс тусламж авч байгаа үеэс илүү ихээр хүнд аз жаргалын гормон болон мэдрэлийн системээр дамжаад тархинд нь маш олон тийм happy бодисууд ялгардаг юм байна л да. Тэгээд тэр happy бодисууд надад яг тэр хүүхдүүдэд тусалж байгаа үедээ ч юм уу айлс ингээд хүүхдүүдэд тоглож байгаа айлс хөлбөм бөмбөлм гэнтергээл яг хин нэгэнд ингээд тусалж байгаа тэр явцдал надад ингээд амар happy санагдаад байсан байхгүй. Тэгэхээр энэ зүйл чинь л өөрөө яг амьдралын одоо юу гэдэг тэр магадгүй миний 30% мөн ч юм шиг надаа ингээд таны ярианаас босоод бол анзаарах хэвчээ. Тэгэхээр яг миний одоо ингээд хүрсэн дүнэлт болохоор хин нэгэнд тусалж байгаа, хин нэгний амьдралд нөлөөлж байгаа, хин нэгэнтэй цагийг гоё өнгөрүүлж байгаа. Тэр хүнд ямар нэгэн байдлаар би хэрэг болж байгаа юм бол үүнээс илүү бараг таашаал байхгүй юм шүү. Гисэн дүнэлт нь өрсөж байгаа. За би ингээд тань дээр ингээд коуч авахар үрээд ирлээ гэвэл та ер нь юу гэж хэлэх вэ? Саяны тэр хүүхдүүдтэй өнгөрүүлсэн тэр мэдрэмжийн 30% дотор байгаа. Яг мөн. Тэр 30% ч бас өөрөө бас хид хідэн юм бодисээс би бүрэлдэж байгаа шүү дээ. Одоо хэрвээ чи сая тэр даавар гэж ярих юм бол одоо тэр мэдрэмж чи өөрөө төв мэдрэлийн систем болон одоо миний булчирхаануудтай хамтарч ажиллаад нөгөө булчирхаанууд чинь нөгөө дааварыг ялгаруулж байгаа шүү дээ. Тэгэхээр тархин дотор ямар нэг юм болж байгаа байхгүй да. Кайф амьдралын утга учир одоо тэр хамгийн гоё зүйлээ одоо хийж явахдаа тэр хамгийн өндөр таашаал авч байгаа зүйлийг олох нь хамгийн хүчтэй нөлөөлж байгаа зүйлүүд нь яг л тийм зүйлүүд үүдэг. Одоо мэдээж аз жаргалыг гоё хувцсгүйгээр ч юм уу гоё дуртай машин өдсөлөхгүй л дээ. Тэр мэдээж байна. Гэхдээ тэрнээс илүү чухал зүйл байдаг. Хэрвээ 30% олчих юм бол эсэргээр нэг аюултай зүйлний өдгөр машин огт сонирхгүй ч болж магадгүй байхгүй. Одоо Зүкерберг тэгэл баг сандалтай явж байгаа. Тий. Тэгэхээр одоо огт сонирхгүй ч зөвхөн хэрэглээний төдөд одоо яг хүмүүс ухамсарын төвшөнд бол энийг ойлгох. Амьдралных хоол юм хэрэггүй штэ л гэж яриад байгаа боловч яг үнэндээ тэр хүмүүст одоо нэг хэрэгцээтэй л байдаг тий. Тэгэхээр өнөөдрийн болчвол зүгээр юм биш үү? Ер нь зүгээр. Тий. Ер нь хурцвал тий. Хүрснийхаа дараа авч унж үзэл тэгэл угаасаа нөгөө одоо хэрэгцээ юм чинь. Тэгээд байгаа үед нь хэрэглэл байхгүй үед байхгүй л байхгүй тий. Эсвэл шаардлагагүй бол хэрэглэхгүй л гэсэн. Тэгэхээр за буцаад гол хэсэг рүү очие. Энэ 30% гэдэг амийг одоо мэдхийн тулд хэдүүлээ одоо
заавал бас Африк явах шаардлагагүй. Ер нь бол толгойт руу очиход одоо мэдэрч болно. Тэ. Би бол энийг яаж мэдэрсэн бэ гэхээр би болохоор 19-т нэг охин дурлсан. За тэгээд бид хоёр үерсэн. Тэгээ 22-т би сүү тавих санал тавьсан. Зөвшөөрсөн. Тэгээд 23 настай хүүхэдтэй болсон. Тэгээд 26-таа гэрэлсэн. Тэгээ одоо болтол ингээд 20 гаруй жил хамт амьдарч байгаа. Гэхдээ бид хоёр амьдрал дандаа юм гоё байгаагүй. Гэхдээ яд эрт гэрэлсэн учраас одоо тэгээ тэр үед гэхдээ нөгөө 19-т гэдэг чинь залуу шүү дээ. Тэр чинь одоо ингээл өөр охин үерхэн эсвэл өөр эсвэл тэг ямар ч байсан ингээд энэ харилцааг авч явахад дунд нь хид хид юм уналт байсан. Тэр уналтын нэг нь намайг бас 30% олоход тусалсан. Жишээлбэл тэнцээс би ямар асуулт хүчтэй мэдрэмж авсан байхээр бид тэр нэг нэгэндээ дурлсан. Гэхдээ тодорхой хугацааны дараа нөгөө дурлал байхгүй болсон. Мэдрэмж байхгүй болсон. Тэнгүүт надад тэрний өмнө надад нэг юм найзын юм харилцааны нэг юм хүнд кейс байсан байхгүй. Итгэжсэн найз маань миний итгэлийг алдчихгүй. Тэнгүүт би тухайн үед нөгөө яг энэ асуулт руу намайг хөтлөөд байгаа шүү дээ. Ер нь бол хүмүүс зовлонгоос зогтдаг шүү дээ. Гэтэл яг үндэ би өндөр нэг эсрэгээр нэм хэлчихье гэж бодож байна. Зовлон чамааг бас 30% олоход туслах одоо бодит кейс энтэй нүүлдэхтэй бас битгий айгаараа гэж хэлсэн. Яг бол би анх найз яг бол хүн ганц бий байхдаа найзууд илүү чухал байдаг хгүй. Яг бол надад ихнэр байхгүй юм чи. Тийм үстэй би найзтайгаа л хамаг юм аа. Гэтэл найзууд дотор маань бас нэг юм миний хүлээлтэнд ингээд хүлээлтээс доогуур юм хариу үйлдэл найзуудаас ирэх үед надад нэг юм амар хүчтэй мурам хугарал одоо мэдрэгдсэн байна. Тэгээ би юу гэж бодсон бэ? Яана одоо миний найз надтай ингэж харилцаж байгаа юм чинь надад итгэж болох юм байна уу гэдгийг асуулах намайг нөгөө 30% хайх одоо ихний нэг юу болсон байхгүй. Одоо бодоход хүргэсэн нэг кейс байсан. Тэгээ би за найзд бол 100% итгэж хэрэггүй юм байна гэж бодсон. Тохойд. Яг бол миний итгэлийг даасан шүү дээ. Тэнгүүд би дотроо нэг дахиад ард нэг хүлээлт байгаа. За хайртай эмэгтэйгээ олчвол тэр хүнтэй амьдрчвал тэгэл насан туршдаа найдвартай юм байна л гэж бодсон байхгүй. Тэгэд ард нэг хүлээлт байсан хайртай хүнээ олох. Тэгээ олсон гэж бодсон. Тэгээд 6-7 жил гоё байсан. Гэвч тодорхой хугацааны дараа хэд хэдэн асуудал тулгарсны дараа би өөрөө хүртэл тэр харилцаанд яаж хандж байгаагаа хараад би дахиад нэг амар хүчтэй урам хугарал мэдэрсэн. Тэрний үсэн гэхээр яана энэ харилцаа хүртэл ингээд бас найдвартай биш юм байна штэ гэдгийг би мэдэрсэн байхгүй. Би алдлаа. Миний хайрлж исэн хүн бас миний итгэлийг алдчихээн. Тэнгүүт надад ингээд яг нэг юм газаргүй болчихсон юм шиг мэдрэмж төрсөн байхгүй. Тэгэл дахиад нөгөө асуулт. Яана одоо энэ амьдрал дээр чинь тэгээд би юунд найдаж хүнд итгэж энэ одоо амьдрах юм. Би болохоор нэг тийм найдвартай хүнийг л хайгаадсан байхгүй. Үргэлж хажууд байдаг тийм итгэмжтэй найз байх ёстой л гэж би яг энэ магадгүй контентын нөлөө ч юм уу эсвэл ерөнхий хүн төрөлхтний онлох одоо ойлголт ахaltaа нэг тийм найдвартай хүн ингээл хайж идэг юм шүү. Эхэндээ бол миний хувьд Ааман байсан. Тэгтэл Ааман намайг 14 дахь өөд болцсон. Тэнгүүт ээж маань үлдсэн. Тэгсэн чинь ээж маань миний бүх хүлээлтэнд бас хүрч чадаагүй. Яг тэр өөрхөн ээж маань зүгээр л хүн шүү дээ. Тэгээд том болох тусмаа бас миний энэ хүн бас яг миний тулгцыг бас биш вэ гэдэг бас мэдэрсэн. Энэ бүх харилцаанаар мэдрээлсэн. Тэгэл дөнгөж 10 эдтэй юм чинь найз айгуу чухал байсан. Дараа нь гэрлэлт айгуу чухал байсан чинь ингээд фейлдсэн. За. Тэг би дотроо юу гэж бодсон гэхээр хумсралахгүйгээр зүгээр 70% дээрээ буюу мэдлэг ерөнхий амьдралын үзэл бодолтой суйрлаад бодохдоо за энэ амьдрал бол цааш явахгүй байна гэдэг мэдрэмж бол маш өндөр хувьтай байсан. Харилцаа, гэр бүлийн харилцаа. Гэтэл нөгөө зүрх сэтгэл доторгүй одоо тэгээд ингээл болоо юу тийм. Тэгэл одоо ингээл дуусчихдаг юм уу. Тэгээ ер нь хайр дурлал гэж байдгүй юм шүү. Одоо хүний хамгийн хайртай эхнэр нөхөр одоо амьдарч харилцаа хүртэл ийм найдваргүй бол одоо өөр би юунд найдах вэ? Би ерөнхийдөө найдах уу? Нөө. Би эсвэл надад нэг тийм тулгцыг байхгүй болсон. Тэгээ яг ингээд явж байхдаа би энэ бол юу гэж бодсон гэхээр за найз ч итгээд хэрэггүй юм байна. Их нэртэй ч итгээд хэрэггүй юм байна. Бүртэл итгээд хэрэгтэй. Тэгээд цаашаа явлаа. Тэгсэн чинь өөрийнхөө болохгүй гэж байгаа зүйлийг хийгээд байгаа өөрийгөө харахтаа хамгийн хүнд цохилны байсан гэж. Үш би чи өөрөө өөртөө таалагдахгүй. Одоо шилбэл миний дотор хоёр хүсэл байгаад шүү дээ. Би нэг бол одоо Африкт очиж хүүхдүүд хоол иж өгөхөд надад би өөртөө таалагдчих шүү дээ. Тийм одоо шилбэл. Гэтэл чи бас таалагдахгүй юм хийх үе байна үстэй заримдаа. Тэнгүүт чи өөртөө ярьж байгаа үстэй. Амраа энэ буруу шүү дээ. Тэ чи ингэж болохгүй шүү дээ. За.
үгүй болохгүй шүү дээ гэдэг юм тэмцэл болж байна. Гэсэн чи би өөрийнхөө нөгөө хэл хязгаарыг зөрчөөд эхэлж байгаа хгүй. Одоо нөгөө гэр бүлээсээ ингээд тоол байж байгаа үедээ. Тэгээд тэнчнээс би нөгөө нэг хоосон орон зайг дүүрэх юм болоо гэж бодоод өөрийгөө ингээд залуу хүн юм чи ингээд хиймээр байгаа. Бүх юм хийгээл идмээр байгаа юм. Идээл, уумаар байгаа юм. Уугаал энэ би юу хүсэж чинь тэрийг нөгөөл. Тэгэл одоо ингээд зүгээр ингээд хэл хязгааргүй ингээд орхиж штэ ингээд хүснээ хий. Өөрийгөө жаргаа. Тэгсэн чинь тэр тэнэг үйлдэлүүд нь буцаагаад намайг улам хүнд байдалд оруулаад тэгээ би сүулдэ өөртөө таалагдгаа болж эхлэв. За яг энэ үе дээр зарим хүмүүс амиа хорлолт юм байна л да. Яг энэ. Тэгээд би яг энэ хүнд үедээ өөрийнхөө одоо ментор болох одоо нэг ахтаа танилцсан баг. За магадгүй энэ подкаст чамайг тийш хөтлөсөө л гэж би хүсэж байгаа. Тэгтэл миний амьдралд яг нөгөө итгэл даах найдвартай хүн хайж исэн юм би олцсон байхгүй. Тэгээ тэр хүнээс анх одоо яг энэ подкастыг би яг тэгж одоо ярих гэж хичээе. Яг тэр ах маань надтай уулзахад надад юуг ойлгуулж ирсэн тэрийг л би одоо өгөх гээд байхгүй. Тэгээд энэ уулзалтын дотор одоо би яг юуг ойлгосон бэ гэхээр хамгийн найдвартай хүн гэж байхгүй. Хэрвээ миний дотор ямар нэгэн одоо шил буцаагаад би сая Дубай аялж гэсэн яг явж явж миний нөгөө би хинбэ гэдэг юм руу аваад ирсэн шүү дээ. Одоо шил чи өөрийгөө ойлгож өөртөө хэрэгтэй зүйлийг мэдэрч өөрөө амьдрсан шиг амьдрахгүй бол би яагаад чамайг сонсох юм бэ гэдэг асуултыг би дотроо дахиад батлаад ирсэн гэсэн ш. Тэрэн шиг би тэр үед нэг найдвартай юм хайгаад байгаа нэг өөрөө бас найдваргүй. Өөрөө ямар ч тодорхойлт байхгүй. Тэгэхээр чин энэ хүн бол одоо яг өмнөний хэлэхэд одоо ингэ нэг дотроо хоосон. Яг за уучлаарай би одоо нэг хоёулаа нэг Дубай ярианд жоохон орчихоо. Дубайд анх очиод нөгөө өндөр байшин нөгөө Бурж Калифадыг хараад вау гэж бодоод 4 хоноо л надад буцаал нэг юм ямар нэг юм миний дотор ингээл хоосон нэг юм мэдрэмж ингээм ороод ирсэн байхгүй. Яг тэрэн шиг одоо энэ агуулгыг ойлгоогүй гоё хүн бүх юм руу ингээл өсч чараагаал бүх юмыг үзмээр санагдаад байдаг. Үзээд нөгөөх юм дүүрдгүү. Нэг юм хоосон мэдрэмж байгаад байдаг. Тэгээ сүүлдээ одоо бүр тэнэг бүр хамгийн тэнэг үйлдэлүүдийг хийж үзнэ. Одоо бид нар оддын өвчин гэдээ хэлдэг шүү дээ. Хүмүүс мөнгөтэй эрх мэдэлтэй болоод өөрийгөө буцааж хөнөөж эхэлж байгаа шүү дээ. Тэр чинь бас нөгөө талаараа нөгөө 30% олоогүй байхгүй. Тэгээд зөвхөн авиасаараа гадаад байдлаараа мөнгө бол олцсон. Гэтэ тэр мөнгөөрөө буцаад өөрийгөө хайх гэж оролдоод буцаад хүнд байдал орж. Тэгээд буцаад нөгөө ярьслах дээр Дубай хоосон байсан гэсэн шиг би бас жоохон дотроо хоосон. Тэгээ ерөн сүултээ бол баг амьдрах утга байна уу гэдэг асуулт төр хамгийн сүүл хүнд байдал чинь ирж байгаа шүү. Гэтэ ер нь бол энийг боломжтой сэдвэлтэй чи бол амьдрах ёстой шүү дээ. Одоо бид нар амьдрах ёстой байхгүй. Одоо амьдрна гэдэг нь өөрөө амьд байна гэдэг нь өөрөө хамгийн том бэлэг юм байна л да. Амжилттай байсан ч, амжилтгүй байсан ч, эрүүл байсан ч, хөгжлийн бэрхшээлтэй байсан ч хамаагүй. Ер нь л зүгээр энэ нэг дэлхий гэдэг ертөнцийн хүн болоод амьсгалаад нэг хин нэгэн үний хүүхэд болоод хин нэгэн үний ингээд явах нь өөрөө бол яг энийг ойлгох юм бол энэ өөрөө амар том бэлэг юм билээ л дээ. Би төрөхгүй ч гэж болох байсан шүү дээ. Тийм үстэй. Энд чинээс ер нь би энэ мэдрэмжийг анх хизээ авсан байх гэхээр ууштараа би яг нөгөө том кейс ярьж байгаа шүү заа. Тийм ч бас 2 3 жижиг кейс яриад дунд нь холбоё. Манай аав нас ороод манай 2 ах шоронд ороод би өөртөө хойлох нь болсон. Маш хүнд хэсэг байсан. Миний амьдралын хамгийн хүнд хэсэг. Тэгээд дээрэс нь аав байхгүй болохоор мөнгө байхгүй болоод тэгээд мөнгө байхгүй болохоор ор хоронгүй болоод идэх хоолгүй болоод ерөөс яг тэг биш манайх асах цай дээр очсон байхгүй. Яг тэр үед би 14 настай байсан. Тэгээд ээжтэйгээ би нэг өвлийг амар хүнд өвлийг давсан. Ингээд ээж маань хөөрхөн ингээд битээр ингээд нэг юм амбаар шиг юмд амьдэрдэг заяа. Одоо хүмүүс баг итгэхгүй л дээ. Гэхдээ үнэн яг тийм байдалд очсон. Яг ингээл уул нь би чи Москвад амьдарч байсан. Аав маань олон улсын харилцаанд бизнес хийж байсан. Ингээл айгүй гоё айл байж байгаа л ерөөсөн гинт нэг 2 3 жил гэж унж байгаа байхгүй. Тэгэд энэ уналтын дунд байж хат нэг амар хүнд өвлийг давсан. Тэр хүнд өвөл нь болохоор манай нэг хамаатны ах биднээс нэг юм жоохон мод өгөө. Тэр модоор нэг ахтайгаа хамаатных ахтай нийлж нэг байшин байх гэж оролдоод. Тэгсэн чинь би нөгөө хүүхэд юм болохоор мэдэхгүй авч ингээд ганцаар ингээд нөгөө фундаментын ингээд хэмжээ зурсан чинь надад жижигхэн санагдаад байхгүй. 4-6-гийн байшин байна гэсэн чинь 4 м 6 м гэж зурсан чинь нэг ингээд ганцаар ингээд зурхаар мимх юм харагдаад яаж ийм байшинтай амтхан жоохон томруулъя тэр ингээд томруулаад барьсан чинь материал нь хүрдэг байхгүй. Хүүхэд юм чинь. Тэгэл
Байшин боссон гэвч дулаалгын материал хүрээгүй, бүх юм хүрээгүй. Тэгээ шууд дундуур нь таслаад гэлгар утаар бүрээл тал хэсэгт нь үүлж хэрэгтэй болж байгаа. Яагаад гэвэл угаасаа ингээл хүүтрээл ямар ч цаггүй болол. Тэгэл нэг пишин тавиал энэ хааны дулаалал голынх нь энэ хэсгийг үлдээгэл энэ хэсгийг гэлгар ут мут баахан хүнжил мүжлэр ингээд тэгэл ээжтэйгээ хоёлаа ингээл одоо өвлчих гэж оролдож яанд битэр сонголт байхгүй. Тэгэл хөөрхөн ээж ингээд намайг унтахаар ингээл хамаг ямаараа намайг ингээл хочин. Тэгэл би ийм зузаан юмтаар ингээл унтна. Ээж гал түлээд үлдэн. Би яг юу болдгийг мэдэхгүй. Унтаас ирэхэд ээж босцсон л байна. Эзээ яаж унтсан мэдэхгүй. Шинжэнгөө галтч байсан юм уу одоо мэдэхгүй шүү дээ. Тэгээд өглөө босоод ирэнгүүт шүү дээ. Аягтай ингээд үлдэгдэл цаймаа ингээд хөлтцсөн мэдгүйсэн ингээд. Яг тийм өвлөсөн. За тэгээд тэр өвлийг битээ. За бүр детальны ярил цаг өгөхгүй. Гэхдээ яг үндэ маш хүнд өвлөсөн. Тэгээд битээ дийлээгүү хот руу явсан. Хонох газар байхгүйсэн. Ээж минь бүр ингээд одоо нэг хэд хоног одоо өнгөрөөхийн тулд намайг нэг айлд үлдээгээд өөрөө эмнэлэгт хүртэл хэвтэж үзсэн тийм хүнд одоо бүр нөгөө яг үндэ бид нар агаарын бохирдлогээс чинь яг үндэ хөлдөж өгөх гэж байгаа хүнд ямар юм түлэх агаар бохирдож ийн үү гэж бодож чадахгүй тийм даарлт гэж байдаг байхгүй бид нар бас зарим айлыг ойлгохгүй байна. Гэхдээ яг үндэ ингээд хөлдөж өгөх гэж байгаа ээж хүү хоёр өндөр нэг гутал шатаах дугууны хаймар шатаах тэдний үед буруутгах арга байхгүй. Яг тийм байдалд орж үзсэн. Тэгээ ямар ч үсэн өвлийг давлаа. Тэгээ би тэр буцаад нөгөө байшин дээр ирсэн. Хоёлаа ингэ дээврийн ус хайлаал ингээл цас ингээл урсаад би тэр нэг юм төмөр юм араамтай ямби нэг юм модон юм татсантай цонхныхаа урд байшингийн урд нэг сандал тавьсан. Хоёлаа ингэ урдаас нараа гээл бид амьдралтаа анх удаа нөгөө хаврыг ямар гоё юм бэ гэдэг тэр үед л мэдэрсэн. Biz одоо хотод хавар мэдрэхгүй шүү дээ тий. Нарны элчний мэтэд тэгээд булжмрын дуу тодроод дулаа орохоор шуунууд хүртэл баярлт юм биш. Ингээл дугаар нэр бүр амар тод. Тэгэл ээжтэйгээ ингэсэн хоёлаа ингэ байшинхаа ор сууж байгаа байхгүй. Амар юм сонин цуцаа авч ингэ тохиолоо бас. Тэгсэн чи ээж тэглэх байхгүй. Энэ хүнд үеийг ээж нь чи байгаагүй бол би дахгүй байсан. Тэгтээ чи миний амьдрал байхгүй ч гэж болох байсан гэдэг байхгүй. Тэгсэн чинь эхний өгүүлбэр нь бол намайг баярлуулсан. Би юу гэлтэй. Би байгаадаа ээж ингээд авсан гинэ. Тэгээ тэр нь бол надаа ингээд наваа магтаж байгаа юмсан гэсэн. Гэвч хоёр төгөлбөр надад буцаагаа сонирсон. Чи байхгүй ч гэж болох байсан. Тэр надаа би санаанд мэдрэмжтэй би асуусан байхгүй. Юу гэнэ? Сая юу явчих вэ? Яа та ингэж хэлээ гэсэн чинь. Өндө чамааг төрүүлэх төлөвлөгөө байгаагүй маа гэж байгаа. Манайх ээж 3 төрүүлсэн. 2 хүү төрүүлсэн. Тэгээд 2 дахь хүүгээ төрүүлэхдээ аль хэдийн 30 одоо хүүгээ 10 нас хүртэл 30 эдтэй болсон байсан. Тэгээд уул уурхаан үйлдвэрт том үйлдвэрт хими мэрэгжилтэн хийжсэн, ортоо нөхцөл ажиллаж исэн. За зөндөө шалтгааны улмаас эрүүл мэндийн шалтгаан, ажлын шалтгаанаас төрж болохгүй гэдэг бүр эмчийн заалттай байсан. Тэгээд ажиллаа хийгээд завгүй явж хатаж жирэмсэн болсноо мэдэхгүй намайг болцсон байсан. Тэгээд эхний мэдрэмж намайг болоход аль хэдийн 4 сартай болцсон байсан. Тэгээд намайг ахуулахаар эмнэлэг дээр очсон. Тэгсэн чинь эмч нэг одоо бит хоёрын яриад байгаа жоохон 30% та жоохон төстэй иймэрхүү мэдрэмж ярьсан байна. Эмч авч болох байсан тэр хүүхдээ гэвч тэр эмч яагаад ч мэдхгүй ээжийг ятгсан. Тэ миний охин чи ойлгох хэрэгтэй. Хүүхд бол хүссэн үед бас ирэхгүй. Тэгтээ чи аль хэдийн 4 сартай тэ чиний төрүүлэхгүй олон шалтгаан байх боловч яг үүндээ төрөх хүүхд байна гэдэг нь өөрөө бүх шалтгаанаас илүү одоо том шалтгаан гэдгийг ойлгож өгсөн байна. Тэгээд тэр залуу эмэгтэй төрхөөр шийдсэн. Төлөвлөөгүй хүүхдийг гаргасан. Гэвч төлөвлөөгүй хүн том болоод түүний хажууд амьдрах хүч болсон. Одоо тэр хүнд үеийг нөхрөө алдаад, 2 хүүгээ алдаад, манай 2 ах шоронд ороод тэгээд яасан шүү дээ. Нэг нь шоронд нас орсон. Маш хүнд төгөлтэй. Тэгтээ яг цөөхөн ярьдаг тийм. Хоёр дахь нь шоронд олон жил суусан, 7 жил суусан. Тэгээд тэр хооронд бит хоёр ч амьдрах хэрэгтэй шүү дээ. Тийм хүнд үед тэр эмэгтэй бол одоо амьдралын хамгийн гол зүйлээ олсон байдаг хгүй. Тэгээ тэр өвөл бол би болсон бэхээр ээж маань нэг удаа амиа хорлохоор орлого хийсэн мэт. Яагаад гэвэл нөгөө 70% алдчихад 30% мдэггүйсэн учраас амьдралыг бүхэлд нь алдчихлаа гэж бодсон. 70% гэдэг чинь нөгөө нөхөр, хүүхэд тэгэл одоо байр суурь, ажил, хэрэглээ, байр нь байхгүй болсон. Тэнгүү тэр эмэгтэй ингээл яг ингээл дуусч байгаа хгүй. Тэгэл намайг тэр үйл саяны ярьсан үйл нэг дүүгэндээ аваачаад оройн маш их хэмжээний нойрсуулах юм уугаад унтсан гэдэг.
Би дараа нь мэдсэн л дээ. Тэгээд уусныхаа дараа 30% ойлгосон гинэ. Яг тэр юм үйлчилж эхэлж байхад би юу гэж вэ? Би одоо хүүгээ яа гэж бодоод би нэг хийчвэ. Гэхдээ би чинь ямар ч аргаар хамаагүй. Ягаад тэгэхээр тэр эмэгтэй нөгөө алдсан 70% дээр фокуслсан байсан гэсэн. Би юу алдчихээн? Би ямар хэцүү байна л гэж бодоодсэн болохоос биш хажууд нь амьдрах ёстой шалтгаан байсныг ойлгоогүй. Нөгөө анх эмч ойлгуулсан нөгөө 30% магадгүй нэг 5% л ойлгосон юм шиг. Тэр намайг төрүүлсэн юм шиг. Гэтэл дараа нь дахиад нэг хүнд үерэдгүй би ингийн манай ээж хардаа хаттай шиг амьдарч ирсэн заа. Оросд амьдарч ирсэн. Маш гоё хувцалдаг байсан, ганган байсан. Гэвч яг энэ кейс дээр ээж хоньны сүүл ингээд хайлуулаад тосон ингээд нүрэндээ төрөх гэсэн гэж боддоо. Одоо гоо сайхандаа хэрэглэх ямар ч мөнгөгүй болоод тэгээд нөхөргүй болоод амбаарт амьдраад амбаар нь хөлтүүс. Тэгээд нэг жоохон хүүхэдтэй 2 хүн шоронд нэг нас орцсон. Энэ бол төсөөлөх аргагүй зовлоо. Тэнгүүт нөгөө 70% чинь ингээд нөгөө байгаа зүйлээ байлгах хэрэгтэй 70% байхгүй. Тэрийг автангууд мань хүн за надад амьдраад хэрэггүй мэн гэж бодсон шүү. Өнөөдөр ч гэсэн амиа орлох тухай бодож байгаа хүмүүс байвал та нар энийг сонсох хэрэгтэй. Амьдрах хэрэгтэй байхгүй. Яг л нөгөө 30% дотор хэдүүлээ баян ядуу байх нь хамаагүй байхгүй. Амьдрах хэрэгтэй гэж шалтгаан энэ төр олох хэрэгтэй. Шалтгаантай л төрнө шүү дээ. Хэрвээ амьдрах хэрэггүй байсан бол төрөхгүй шүү дээ. Би төрсөн шүү дээ тий. Манай ээж намайг төлөвлөөгүй байсан. Гэхдээ би төрөх ёстой байсан. Би төрсөн. Өнөөдөр би чамайг урамшуулаад сууж байгаа байхгүй. Тэгэхээр чин энэс муу кейс гэж байж болох уу? Төлөвлөөгүй абортонд орох гэсэн үг. Яг төлөвлөгдөөгүй гэж тодорхойлж болохгүй бастай. Олдсон л бол энэ хүн төрөх ёстой байхгүй. Энд олдсон л бол төрөх ёстой. Төрсөн бол тэр хүнд амьдрах зорилго байгаа, шалтгаан байгаа. Би төлөвлөгдөөгүй байсан. Гэхдээ би чамайг урамшуулж байна. Тэгэхээр миний ээжийн төлөвлөөс гадна дахиад нэг хүн өөрөө амьдрах ёстой гэсэн нэг мессеж байгаа. За энэ нэг чухал мессеж окей. За буцаад нэг кейс дээр. Одоо хүмүүс 70% хайж байна. 70% алдсандаа бас харамсч амьдарч байгаа. Гэвч манай ээж нөгөө 30%-ийн 5%-ийг ойлгохдоо намайг төрүүлсэн байх гэвч эсрэгээрээ нөгөө 30% ойлгомжсон. Тэгээд их хэмжээний нойрсуулах юм аваад ухаан ингээ балартж байхдаа гинт миний хүү би ямар ч аргаар хамаагүй энэ хүүг хүлийн дөрөнд гарын ганцхан хөлийн дөрөнд хөрөх хэрэгтэй байсан шүү дээ. Би юу хийчихвэ гэдгийг ойлгосон болж таамж оройтсан юм. Маш их хэмжээний нойрсуулах юм учраас шууд ухаан алдсан. Тэгээд тэр эмэгтэй нас барсан. Гэж тэр бодсон. Тэгтэл өглөө сэрсэн. Энэ бол гайхамшиг байсан. Ямар ч хотоод угаах үйлчлэгээ аваагүй, ямар ч төргөн дуудаг хинч уусныг мэдээгүй юм чинь айлт хоёлоо унтсан тэр өвөл нүү саяны ярьсан өвөл ахгүй би тэр бүр тэсгээ яваад нэг айлт очиж унтсан байхгүй томатныхаа. Тэнд тийм үйл явдал болсныг би дараа нь мэдэж байгаа. Яа тэгвэл одоо би тэр чинь хавар сууж байгаа шүү дээ. Нөгөө үйл явдлыг мартааг байх тэр би тэр хавар амьд сууж байгаа шүү дээ ээжтэй хоёлаа ингэ. Тэр үед ярьж байгаа ярихгүй юу болсон бэ? Яасан бэ? Миний хүү төрөхгүй ч гэж болох байсан. Энийг би анх ойлгосон. Гэвч саяны өвөл юу болсон бэ гэвэл би ийм үйлдэл хийсэн. Намайг уучлаарай. Тэгээ ээж минь өвлөөс ирсэн чинь энэ бол гайхамшиг байсан. Юу гэсэн гэхээр үхэг ямар нэгэн байдлаар тэр эмийг биеийн саамжуулж байна. Тэгээ ээж маань энийг болохоор бурхан надад чиний төлөө амьдрах нэг боломж өгсөн гэж би ингэж ойлгож хүлээж авсан. Тэрнээс боломжгүй байсан. Яг л иймэрхүү тохиолдолд ихэнхдээ нас ордог. Зүрх. Тэгсэн чинь босоод ирсэн чинь нөгөө эмэгтэй 30% ойлгоцсон. Оо би амьд байна. Миний хажууд миний хүн байна. Би өөрт байгаа бүх хүчээрээ энэ хүүгээ хав. Хүн болох хэвээр. Тэгэд босоод миний гараас чанга атгаад ээж миний өвчсөн хойлоо гэртээ харна. Хойлоо өвлийг давна. Битэр төлөх юм байгаа. Юу гэж гутал байгаа. Нэг шүвдэ гутлаа хоочин гутлаа. Юу гэж шаардлагатай бол хойлоо юу ч хамаагүй төлөөд энэ өвлийг авна. Тэгээ асас ээж тэгвэл хоол байхгүй шүү. Зүгээр эдний нэг өхрийн толгой байлаа. Айд ичээ идсэн. Өхрийн толгойгоо идэхгүй. Амьдрал болж байгаа үед толгой шуулаас орж тэгэл байдгүй шүү. Тэгсэн чинь манай зүгээр хойлоо толгойг аваа. Би яг тохой мэдрэмж айлгүй. Би яг ичиж өгөх гэж байгаа чи. Яа надад өхрийн би чинь өсөр насны хөвгт шүү. Тэгээ ээжийн дотор юу болж байгаа би тохой үед л ойлгохгүй шүү. Одоо бол би ойлгоод нүдэнд ингээ нулимс хийлээ. Одоо энэ дүү яаж чинь ингээ хаалгац ингээ. Би яаж өхрийн толгой бариах юм бэ? Зүгээр миний хүн.
Баялаа. Тэгээд би нөгөө өхрийн болохоор ингээд яаж ч нуух гээд нэмэргүй ч нөгөө чи ивэртэй. Тэгээд нөгөө битээр амьдарч исэн газар чи нөгөө жижигхэн хотын зайтай тосох учраас нөгөө баг автобусанд хэн юу явж бүгдийг нэг хардаг байхгүй. Гэвлөөгөө юу авч явж амгаасаа харагдаж шүү дээ. Бүгд төөрхийг нэг тортой барьсан хот ороод явдаг байхгүй оройд. Би ингээд өхрийн толгой барьсан. Тэгэл тэр өхрийг хэд хоног идсэн санахгүй ямар ч аюурх мах гард юм байлаа. Тэгэл ингээд шулаад нөгөө хідэн бууз гардаг ч юм монголчууд мэдтээ. За тэгээ битээр ямар ч сэний хөлийг давсан. Гэхдээ хамгийн гол нь хэлэх гээд байгаа юм. Тэр эмэгтэй амьдрах шалтгаанаа ойлгосон. Тэгээ тэр өдрөөс хойш ээж минь нэг ч удаа би юм муу хувц өмсөж гин, би муу байшинд амьдарч гин, би зовж гин гэж хэлээг өдөр болгон хааж жаргалтай. Өдөр болгон надад ямар нэг юм хийж битээр нэг удаа бүр махгүй хэд хоног амьдарч ирсэн. Зүгээр л байцаа хураал. Хэрвээ ямар нэг юм дутах юм бол шууд хажуудлын хайлруу явж чал ихчтэн туслах юм байвал хэлээрэй. Нөгөө дээд боловсролтой уунгурт дээд сургууль төгссөн хим чимхтэй нэг тосгонд очиад хүүхийнхээ төлөө айлын хаалга тогшоод ууштай нэг хоньны сүлээ өгөөч амар цоглог ороод тэгээд тэрний хөдлөө ажил хийгээд намайг тэгж өсгсөн. Яг тэр хүнд ээж юм тэгж тавсан. Тэгээд тэр бол нэг ногоо тарьдаг тосгон байсан. Одоо хотоос 40 км зайд байдаг. Тийм одоо тосгоны ногоо тарьдаг хар авгаа болж хувирсан. Гэхдээ дотроос эсрэгээрээ тэр эмэгтэй үнэхээр аз жаргалтай. Айлж байна те. Гадаад байдлыг бүгдийг өгсөн. Гэтэ орхиж байгаа зүг гэж би хэлээгүй шүү. Зүгээр л угаасаа байхгүйсэн. Гэхдээ тэрэндээ сэтгэл ханамжтай амьдрах гол зорилго ойлгосон. Яагаад амьдарч байгааг ойлгосон. Тэгэд намайг өнөөдрийн амар төвшөнд буст хийж өгсөн байхгүй. Өөрийнхөө амьдралаар эрүүл мэндээр гоо сайхнаар бүх юмар намайг тэгээд би энэ их хайрыг авч өссөн учраас би бас энэ хайрыг буцаагаад хүмүүст өгсөй байхгүй. Тэгээ би яг хамгийн их зовж байхдаа би юу гэж боддог гэсэн хөөхтэй байхдаа цаг хугацааг ухрааж болдог бол ухраагаад ээжээгээ гоё амьдралд буцаага амьдруулах юмсан. Цаг хугацааг ухрааж болдог бол аавтаа очиод тусалчих юмсан. Манай амар хүнд нөхцөлөд төгссөн байхгүй. Хоёр хүн шоронд ороод би жоохон өөрөө мөнгө алдаал, бизнесээ алдаал яаж чадахгүй ингээд нүдэнд бүлтгэн жаалцтай ингээд гэлхт болж байгаа. Одоо энийг ойлгоогүй бол миний бас бичсэн жижиг номыг уншвал бас зүгээр. Гэхдээ нэг амар сүртэй ном биш л дээ. Бестселлер болоо. Гэхдээ маш энгийн түүхтэй ном байна. Ноён үүрлэн хатагтай эмгэгч гэдэг. M+N бүхтэр байгаа. Тэр номыг уншиж үзээд манай аавын зүрх сэтгэлийг ойлгоно. Тэгж нас барсан тэр хүн. Гэхдээ тэр хүний амьдрал үнэхээр аимшигтэй төсгөл байсан. Ингэж төгсөж юу нь болохгүй. Манай ээж хоёр муу сайн хоёр шив шүү дээ. Ямар ч зорилгоо ойлгоогүй амьдралыг хяналтанд авч чадаагүй байсан чинь амьдрал нь тусч байгаа байхгүй. Тусламж хэрэгтэй эмхтэй хүүхдүүд өөрийнх нь хүүхд нь жоохон өөрөө юу ч хийж чадахгүй яг ингээ харж байгаа тэгээ тусч байгаа амьдрал нь шууд ингээ унтарч байгаа байхгүй. Одоо утас ингээ батарейн дуусч юм шүү. Тэгээ би аавхаас сэтгэлийг ойлгож байна. Амар хүнд байсан. Бүр сүүлдээ надад ингэж хэлсэн шүү. За аав мөнгө үлдээж чадсан гэж байна. Асууч. Зүгээр. Тэгээ ингэж хэлсэн. Одоо хаав нас болно. Тэгэнгүүт ажил явдал бол. За тэгэхээр ажил явдал болохоор хүмүүс яадаг вэ гэхээр мөнгө өгдөө. Гэхдээ чи энэ мөнгийг өөрөө барих хэрэгтэй шүү. Окей. Тооцоог нь өөрөө хийх хэрэгтэй. Юу яриад байгаа юм бэ? Гэхдээ чи зөв миний яриаг дууссан сонсч байгаа. Би яг одоо нас орно гэж хэлж байгаа юм шиг. Гэхдээ ер нь ээж нь аав тодорхой хугацаанд ингэ байхгүй болно. Тэгэхээр ямар ч байсан хүмүүс нэг салхаас хийх ёслол хийдгийн. Тэн дээр хүмүүс мөнгө цуглуулад энэ одоо үйл явдлыг ингээд одоо санхүүжүүлээд дуустдаг байхгүй. Тийм учраас чи намайг сонсч чи энэ тооцоог өөрөө хийх хэрэгтэй шүү. Би окей гэдэг. Би өглөө тэр үед явж хүний юм зарахтан тусалдаг гэсэн яваад. Яг тэр яриа болоод яваад оройн автобусын буудлаас суусан чи манай хамаат нэг зогсож исэн би тэл ойлгосон л да. За аав нөгөөд болчихжээ гэсэн. Тэгээд гэртээ очисан аав өдөлсөн гэсэн. Миний үед маш хүнд байсан. Яг тэгвэл миний үед аав маш чухал байхгүй. Тийм. Үс аавтай хайртай. Тэгээ очиод мэдээж хүн чинь гашууд нь хайртай үнэ алдна. Тэгээ ингээд суужсэн чинь гинт нэг хажууд яриа болохгүй. Шинэ буйны мөнгөний хин суулгаж байгаа бол тэгээ би гинт нөгөө аах байлсан гэсэн. Би яаж байгаа шүү гэсэн чинь нэг хүн ирээд надад зааж өгöd. Хүн мөнгө өгөн тэгэхээр нэрийн бичээд ард нь тоогийн бичээд байгаа. Окей. Тэгээ ингээд
бичээд тэгэл нөгөө цугларсан мөнгөөс нь буцаагаад нөгөө хоол хүнсэнд ингээд зарцуулдаг байхгүй одоо тийм мөнгө хэрэгтэй. Тэгээ ингээд ажлын бодлуудад дууссан чи миний гар дээр мөнгө болцсон байхгүй. Тэр одоо аавгаа ойлгож байгаа. Би хүүтэй мөнгө үлдэх одоо хамгийн сүүлийн боломж миний оршуулга юм байна. За оршуулган дээр ингээд туршлагатай хүмүүс одоо ямар нэгэн шашны үзэл бодлоос болоод мөнгө үлдээдэг юм байна л та. Одоо ингээд энэ монголчууд мөнгө үлдээдгүй. Одоо болтол. Гэтэл аав маань бодсон ба шүү. Энэ шашинлаг сүсгтэй хүмүүсийг бол мөнгө үлдээхгүй. Тэнгүүд миний эхнэр хүү хоёр хоолгүй хоноо. Тийм учраас ёс мэдхгүй үнээр энийг бариулъя. Тэгэх юм бол миний хүү яс бариад мөнгө аваад үлдчихэж. Яг бол мөнгө үлддэг. Тэгээд тэр мөнгөөр миний хоёр хоолтой хоноо гэж бодсон биш. Нүрдмөр аваад. Тэгтээ аав энийг яг сүүлийн мөчөд ойлгож байгаа байхгүй. За би идэхгүй юм байна гэдгийг ойлгоод яаж хүүдээ мөнгө үлдээх вэ гэж бодохдоо ажил их боломжгүй ч ажил явдлаа. Ядаж энийг хэд хоног хоолтой хоног гэж утсан. Тэгээ аавхаа сэтгэлийг одоо ойлгоод өрөвдөд тахгүй. Жохо хэцүү. Гэхдээ энэ бол надад аюух юу ухаарлаг гэсэн. Тэгээд ээж минь бол амьдралаа гоё дууссан. Хаач хоёр надад нэг өрөвдмөр шээ, нэг нь сайн шээ шүү дээ. Аав бол сүүлийн мөчөд ойлгосон. Гэхдээ их юм ойлгож чадаагүй. За ямар ч байсан иймэрхүү мэдрэмжтэй явсан. Ажил явдал дууссан. Надад мөнгө үлдсэн. Тэрүүгээр битээр нэг хэд хоног хоолтой онсон. Одоо бодоход би одоо аав болцсон учраас энийг сайн ойлгож байгаа юм. Окей. Маань өстө өрөвдмөр яасан байна та гэдэг. Амьдралаа дуусгасан. Тэгэхээр би ингэж хүмүүс бас ингэж дуусчих болохгүй. Ихэнх хүмүүс ч ингэж дуусчих гэдэг. Амьдралаа. Гэл ойлгоод. Ээж минь болохоор бас л аав шиг үйлдэл хийсэн боловч магадгүй амьдрал эсвэл бурхан байдаг юм уу одоо мэдэхгүй шүү дээ. Хүн бол итгэхийг хүсэж байгаа шүү дээ бурхан байгаа. Ямар ч ээж хөөг дөрөвний кейс дээр. За уучлаарай жоохон хүнд кейсэд явж байна. Гэхдээ цаач ойлгоцсон. Амар цоглог явсаар байгаад намайг 33 хүрэхэд өөдөлсөн. Би энэ муу ахта хүртэл ээж тэр өвдөлтөд өвхлийн өмнөх процессыг амар цоглог давсан. Би аль хэдийн багш болсон юмсан. Ээжийг одоо яг хүнд би энэ муу ах. Тэгэхэд би яг нэг сургалтаар сэлэнг явах хэрэгтэй болсон. 2 аймагт очиж сургалт хийх болсон. Зүгээр минь хүн яв. Ээж нь зүгээрээ. Гэт хэлэхдээ би 2 хоног эргээ очиход өглөө ингээ ухаангүй явчихжээ. Памперсэн дүүрсэн. Өөрийгөө ингээ одоо санаатай авч чадаргүй байж байгаа юм. Гин тухайн ороод би тэгэл ээжтэй туслаад ээж ийм хүнд байна. Би явах хэрэг байна уу? Зүгээр шүү дээ миний хүн яв гэвэл. Яг бол миний ажлын утга учирыг бас ойлгосон. Тэгээ би аль хэдийн 4-5 хүүхэдтэй болцсон байсан. Тэр хүртэл надтай хамт явсан. Гэхдээ тэр хүн өвгөлтэй буюу амьдралын төсөл хэсэгтээ ямар ийм өөртөө итгэлтэй сэтгэл дүүрэн тэр төсөлийг хийж байгаа ингээ харахтаа одоо ингээ бодохдоо амар гоё байсан. Би бодсон. За хүн угаасаа эхлэн дууссан шүү дээ. Төрн бас нас орно. Гэхдээ энэ 30% ойлгох юм бол өхөл хүртэл аимшигтэй биш болох юм байна гэдэг юмс нүдэрээ харсан. Зарим хүний хувьд өхөл аимшигтай. Яа тэгвэл юуны төлөө амьдснаа ч мэдээг байгаа. Амьдрах хэрэгтэй болж ойлгоогүй байгаа. Яагаад өөх хэрэгтэй болж ойлгоогүй байгаа. Тийм учраас хүмүүс өөхөөс айх хэрэгтэй байхгүй. Айсан дээр харин 30% олтлоо өөхөөс өмнө 30% олох хэрэгтэй. Манай аав шиг байж болохгүй. Тэгээд ээж бол надад супер дуусгасан амьдралыг. Тэгээ надад хэлсэн миний хүү тэр ментор гэдэг ахтай ойрхон байгаарай. Яг л тэр хүнтэй уулзсны дараа би нэг жоохон мөн чанар амьдралын утга учир жоохон юм ойлгож эхэлж ирсэн байхгүй. Тэгээ багшлаа ингэ явжсэн. Тэгээ ээж мэдэрсэн юм шүү. За ер нь хэцүү хүмүүстэй л ойрхон байгаа шүү дээ. Тэрнээс өмнө бол би чинь зовоосон саллаа боллоо. Манай ихнэртэй чинь нөгөө тодорхойлтгүй хүн чинь тийм байт юм л да. Болохгүй бол саллаа гэдэг. Одоо яг нэг 30% амьдралын зорилго ойлгох юмштэй ш. Захиралдаа нэг удаа загнуулаад гарлаа. Хэвээ яг ш. Яагаад энэ хүний үг даахгүй, ачаал даах чадвар байхгүй, өлсөж чадахгүй. Энд чинь нөгөө нэг 30% тагаа холбоотой байхгүй. Ойлгоо. Тийм учраас хүний үг даадаг. Би яг тийм байсан. Харин энийг ойлгосны дараа би ингээд хайр сэтгэл, найз нөхөдийг буцаад ингээд байх хэвээр одоо агуулгыг ойлгосон юм. Түрүүнийхээ асуултуудыг буцаад хариулах одоо хэсэг рүү орж штэ тий. Төгс найз байхгүй бол тэгвэл найз гэж яаж би болдгийг би хэлэх үү? Чи өтөл найз эхлээд найз болохоор шийдэхгүй бол тэр найз байдаггүй маа л да. Ойлгож байна. Тэр хүн ч өөрөө алдаж байгаа юм. Би найз болохоор шийдсэний дараа би бүрийг алдаа гаргах юм бол уучлаж байгаа. Зүгээрээ нэг найз сууж хоол идэх үү. За өчтөр чи амар хүн дэвлэлд оруулах шүү. Тэгэхээр найз нь чам уучлана. Гэхдээ чи энийг засах ёстой гэж засаж залруулад хажуудаа байлгах чадварыг л эзэмшихгүй бол найз гэж байхгүй угаасаа.
Тэгж ярих юм бол хайр сэтгэл ч гэсэн адилхан. Чиний хайртай эмэгтэй санаатай болон сонсгүй байдлаар алдаа гарна. Хүн тэр хүмүүс мэдрэмжтэй. Тэр хүмүүс 30% ойлгоогүй явж байгаа. Магадгүй чам зөвхөн гадаад байдлаас ч юм уу татагдцсан явж байгаа. Чиний дотоод сэтгэлийг мэдээгүй байгаа. Мэдх юм бол бас урам хуурна. Хайрын мэдрэмж өнөн салах тухай бодно. Тэр үедээ алдаа их магадлал өндөр болдог байхгүй. Тэнгүүт л хүнд итгээд хэрэггүй юм байна. Хайр сэтгэл гэж байдгүй юм байна гэж бодож болохгүй байхгүй. Тэнгүүт би энийг ойлгосныхаа дараа эхнэрлөө хараад би чамаа уучлая. Нэгсэндээ нөгөө we not find money, we need to make money гэдэг Роберт Кийосакийн номдэр гардаг ш. Тэрэн шиг би бас хайр сэтгэлийг олдоггүй. Би хайрыг бас бүтээж сурах хэрэгтэй. Адилхан аваад байхгүй. Тэгээд би ч гэсэн ихнэрээ гомдоосон. Гэхдээ манай эхнэр ч намайг гомдоож ирсэн. Гэхдээ яг тэр үед нөгөө хайрын мэдрэмж унж байгаа шүү дээ. Тэнгүүт нөгөө 30% юу гарч ирж байгаа вэ? Ойлгох, уучлах, хайрлах, харилцаа авч үлдэхийн тулд надаас ямар нэг юм гарах хэрэгтэй болж байгаа байхгүй. Би тэр үдсийн ядалт урам хугарлыг төр хажууд ишин тавиад агуулга татж авчаад нөгөө хүн гэдэг утгаар татаж авчиж суулгаад, тайлбарлаад, ойлгоод, тэрврээд тэгээд буцаад нөгөө одоо хайрыг одоо мөнгийг олохгүй гэдэг байгаа шүү дээ. Мөнгийг бүтээнэ гэдэг шүү. Яг үүнтэй адилхан хайрыг бүтээж сурах хэрэгтэй юм лээ. Тэр чинь 30% эхэлж байгаа байхгүй. Яа тэгэхээр гоо сайхан чинь төр зураг шүү. Энэ айс одоо минийх ингээл нас их тусам нүд ийм болоод энэ тат хүчний л дэмжлэг баг л та. Доош л уул нь ийм байсан. Тэгсэн чинь одоо ийм болоод тэр шиг ингээл амьдрал угаасаа ингээл явна. Гэвч нөө 30% байвал хөвшөрсөн ч гэсэн ааж ахалтай байж чад тийм ээ л да. Нөгөө 30% байхгүй бол хөвшөрөх тусам ингээс бүр сандраад эхэлдэг те. За одоо миний ганц байсан 70% нь одоо 69, 68, 67 буцаад унаад эхлэн бүр сандраад тэгэл хүмүүс барьж алддаг юм байна. Нөгөө тийг олчвол манай ээж чиг дуусч болж байгаа. Хүчтэй. Тэгээд би сэлэнг явж байгаа. Хичээл зааж исэн чинь харамсалтай төгөл миний хайртай сүүлийн 2 кейс дээр намайг яг хичээл заасан чинь манай агслуудаас харснаа. Уучлаарай ээж нүүд болж байгаа. Тэгэл хэлээл тэгэл битээр тэр аяллаас буцаад нааш иржсэн. Энэ жил манай афах тийм 10 жилийн болж байгаа. Миний саяны яриадсан тэр түүхтэр гараад байгаа ментор гэдэг хүн чинь 2 хүн байдаг байхгүй. Нэг Монгол, нэг Герман. Герман ах маань надаас одоо 12 насаар ах. 13 насаар ах. Энэ залуу байсан. Сайн 5 сард хор тавдраар үүд болсон. Тэгээ яг намайг өглөөний morning coach нэр хичээл заасан чинь манай ажилтаа хагслах үүд болжлоо. Тэгээд одоо юу гэсэн үг вэхээр энэ хүмүүс энэ хоёр хүний амьдрал надад юу хэлж байгаа гэхээр яг энэ мөн чанарыг ойлгоход туссан. Ээж маань бол хөрхийн менторээс аваагүй зүгээр яг нэг өвхөлтөй нүүрэлдэж иж ойлгосон. Яг амьдралаас ойлгосон. Яг нөгөө нэг төрөний кейс дээр энэ ах маань надад агуулгын тайлбарлаж өгсөн. Зааж өгсөн. Тэгээ миний хажууд монголчуудын төлөө 23 жил амьдраад сүүлийн 10 жилд афах тимийг байгуулад манай ах тим баггүй. Яг 10 жил миний хажууд буст хийж явж байгаа. Сая хорт авдраар өөд болохтой. Энэ надад энэ цагийг үлдээсэн л дээ. Өнөөдөр би албаар энэ цагийг зүйсэн. Энэ манай менторын цаг баггүй. 3 сард Германд очсон чинь амар юм туранхаа ингээ ядарсан ингээ 2 давхраас ингээ бууж ирж ирсэн. Тэгсэн чинь нэг амар юм дахар цаг зүтсэн. Туранхаа болохоор чинь том цаг амар санаа харагдав. Тэгсэн миний хажууд суснаа. Амраа яас гэж. Чи энэ цагийг хар чинь тийм гоё цаг байна. Би чиний төлөө зөөсөн шүү дээ. Би нөгөө залуу учраас нэг гоё юм дуртай. Наа мэд тэнгүүт нөгөө яах вэ? Надад зориул зөөсөн гинэ. Тэгээд 5 сард өөд болцсон байсан. Тэгээд 5 сард очсон чи эхнэр надад энийг бэлгэлсэн. Тэгээд энэ жил бол манай 10 жилийн баяр байдаг. Гэтэл хамт энэ үүсгэн байгуулсан ах маань явцсан байдаг. Гэхдээ энэ хүний амьдрал надад юуг харуулсан бэ гэхээр Герман хүн монголчуудын төлөө 90 оны хамгийн хэцүү үед Монголоос авчихаар юм юу ч байхгүй үед ирээд тэр залууныг мэдэрсэн гинэ. Надад өөрх юм байна. Тэр нь мөнгө биш. Зөвхөн би хэрэгтэй гэдгийг мэдэрсэн тий. Тэгээд 20 эдг настай залуу Монголд ирээд 50 хүртэл амьдарсан. Надад бас нэг амар том мессеж өгч байгаа байхгүй. Мөнгөөр бүх юм хийдэг юм шүү. Хэрвээ нөгөө агуулга байвал хүн мөнгийг босгож болно шүү. Тэгээ мань хүн Германаас шиг ханд босгож чадчихсан. Одоо яг 90-с нэг 2000 оны сүүл хүртэл монголчуудын үндэ хоол хэрэгтэй байсан. Яг бодит талах хэрэгтэй байсан. 2000 оны дундаас хойш мань хүн ингэж хэлсэн нь одоо монголчууд талах хэрэггүй болчихжээ. Бизнес хийгээ эдийн засгийн гайг болчлоо. Одоо энд нь жоохон талах хэрэгтэй байна. Энд нь жоохон
Тэгээ хоол хүнс эрэхтэй байна. Тэгээд энэ академиг байгуулсан байхгүй. Тэгээд энэ ахтараа хамт явахдаа маш их юм сурлаа. Улмал зөрөгтэй энэ амьдралыг дуусгах юуг ойлгоол байна. Тэгэнгүүт өнөөдрийн гаргаж байгаа шийдвэр зөрөгтэй болт юм байна. Одоо яг өөр дээр анзаараад. Шийдвэр гаргах чадвар гэдэг бол зөвхөн скил бас биш юм байна. Энэ бол сэтгэл зүйтэй холбоотой. Одоо өөрөөсөө мундаг хүнийг хараад жижиг скол хэний ч үдээс хараад өөрийнхөө үзэл бодлыг хамгаалах чадвартай. Энэ чинь өнөөдрийн яриад байгаа тэр суур тэр дотор байгаа тодорхойлттой холбоотой хүний шийдвэр гаргалтад зоригтой шийдэмгий. Одоо жишээл энэ кино энийг ойлгоход бол гладиаторыг бас жоохон үзэж болно. Санаж болно. Гладиаторын нэгдүгээр анги. Одоо хоёр нь гарч байгаа шүү дээ. Кино реклам гэж sorry зөв би кинонд дуртай болохоор одоо тэр хүний тодорхойлт нь генерал байсан болохоос цол нь ганцхан байгаагүй гэдгийг хардаг шүү дээ. Генерал боол байсан ч генерал хаач утсан генерал болдог. Тэгэхээр эн чинь ерөөсө тэр тайтланд амшаад байгаа байхгүй. Тэр энийг л хэдүүлээ одоо бүтээ. Тэгтээ нөгөө ажиллаа битгий хий гэж хэлээгүй шүү дээ. Ажиллаа хий мөнгө одоо одоохондоо олж илвэ. Тэгээд бүтээн тий. Гэтэ хажуугаар нь одоо энэ амьдрал завгүй амьдралынхаа дундуур ийм юмд жоохон цаг гаргах л гэж чухал. Тэгээс биш одоо 70 хаяал 30% суучвал хэдүүлээ одоо нөгөө бяцлал хийгээл тий юу ч идэж байхгүй ажлын хөнгөөс сууж байгаа юм шиг харагдаж шүү. Тэгэхгүй шүү дээ. Энд хүний ороод амьдарч байгаа хэдүүлээ ажил хийх хэрэгтэй. Мөнгө бүтээх хэрэгтэй болох хэрэгтэй. Гэхдээ хажуугаар нь энэ сэдвийг байнга хүчтэй авч явах хэрэгтэй. Энийг л олж байгаа. Тэгээ миний амьдралын сүүлийн энэ 10 одоо олсноосоо хойш 18 жил яг ажилд нөлөөсөн хугацаа нь 10 жил байхгүй. Яг ажиллаж эхэлсэн 10 жил. Өөрийгөө тодорхойлохсоор байтал 7-8 жил өнгөрсөн. Энэ ойлголтоо ингээ өөрийн болгож авахгүйсээр байтал аваад асуудлаа шийдэхсээр байтал 7-8 жил өнгөрсөн. Бусдаж өгөж эхлээ 10 жил болж байгаа байхгүй яг. Тэгтлэн өндөр айгүй том үр дүн гарлаа шүү дээ 10 жилийн хугацаанд. Би бол одоо ингээд яг өнөөдөр миний амьдрал ингээд дууслаа гэж бодоход би ингээд 50-аас илүү хувьтай ингээд сэтгэл хаамжтай байж чадчихна одоо. Мэдээж яг жоох урт наслуу зүгээр баг. Гэтэ мэдэхгүй байна. Гэтэ ямар ч байсан 44 гэдэг бол тийм хөвшин биш, бас тийм ч залуу биш. Монгол дундч настай харьцуулах юм бол. Гэтэ би одоо бэлэн байна. Амьдрал дуусах. Тийм болвол энэ миний баялаг бас. Би зоригтой байна. Би шийдэмгий байна. Баагүй л авсрын үг гэдэг ш. Амьдралын ихний хагас нь амьдрах, үлдсэн хагас нь амьдрснаа хайрлах гэдэг. Тэгээд яг тэр шууд хамгийн ихэн санаанд орж ирлээ. Давхар бас та Ухагийн амьдрах үг гэдэг ном уншиж ирсэн. Хятад зохиолчтой. Уншаагүй. Амьдрах үг гэдэг ном дээр болохоор тэр гол дүрийн залуу ингээд үнхээр төхөмтэй байж байгаа. Бүр ингээд өөрийнхөө ид хөрөнгө алдаад, газар нутгаа алдаад, аав ээжээ алдаад, эхнэрээ алдаад, хүүхдээ алдаад, дахиад хүүхдээ алдаад, хүргэнээ алдаад ингээд юу ч болж байгаа байхгүй. Тэгэхээр тэр дунд ингээд хүний ойлгож байгаа явцсан өөрөө ингээд амар чухал санагдсан. Тэгээд надад бас нэг асуулт байдаг нь болохоор заавал алдчих ойлгох юм уу гэж тийм шүү дээ байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ерөн цаашаа алдаан дээр яаж одоо юу гэдэг дүнэлт хийж яаж алдаатайгаа нүүр тулна гэдэг чинь амар хэцүү шүү дээ. Амар хэцүү. Амар хэцүү. Яг алдаатайгаа нүүр тулахаар би өөрөө айгу тийм мяа болчихдог байхгүй. Өөрийгөө тийм мяа байдалтай байхыг хүлээн зөвшөөрмөр үснэ. Тийм. Тэгэхээр энэ зүйлтэй хэрхэн ажиллах вэ? Миний сурсан зүйл бол алдаатайгаа нүүр тулах байсан. Хамгийн ихнийх нь эхнэртэй үнэлэх. Би бол эхнэрээ анх танилцахдаа хамгийн сайхан байдлаар л өөртөө татах гэж хичээж байгаа шүү дээ. Би бол үнэнч, би бол ухаантай, би бол авьяастай. Одоо нөгөө дөнгөж танилцж байгаа асууч чинь дандаа нөгөө байга юмал мэлья штэ тий. Тэгтэл яг ингээд нөгөө юмнуудаа алдаад хэлж явах удаан байх тусам нөгөө юм чинь ингээд барьж чадахгүй байхгүй. Тэгэл муу яваад байхгүй. Яг энд ирээлтэй сүлдээ хамт явах уугүй гэдэг дээр толж байгаа байхгүй. Тэгээд тэгтэл би амар гоё юм ярьж байгаа заа. Бүр үнэхээр гоё юм ярьж байгаа заа. Тэгээ хүний итгэлийг алдчихлаа. Би хамгийн мяа хэсэг дээр ирлээ. Тэгээ одоо мяа биш болохоор юм намайг хайрлах уу? Энэ амар том одоо ойлголт байхгүй. Би юу гэж хэлмээр байна гэж. Чи алдаагаа засаад буцаад бодит үр дүн гартал ажиллана гэвэл энэ харилцааг хадгалж амжихгүй. Яагаад гэвэл чиний харилцаа чинь амар хүнд байдалд орсон байхгүй. Тэгвэл энэчнээс гарах хамгийн зөв арга бол жоохон даруу болоо. Алдаагаа хүлээн зөвшөөрөөд уучлах байх. Яг өндөө хүний зүрх сэтгэлийг дүүргдэг зүйл нь ганцхан үр дүн биш юм байлээ. Ухаарл, гимшил,
Яг алдсан зүйлээ ойлгосон сэтгэл гэдэг нь нөгөө хохирсон хүний зөв сэтгэлийг дүүргдэг зүйл болохоос биш олон хүмүүс ингэж буруу ойлгодог. За одоо явж мөнгө хийгээд ирье. Одоо яваад хүүхдийнхээ төлөө мөнгө олоод ирье. Одоо яваад би ажилд ороод гэж бодоод байдаг. Үгүй эхлээд хийх ёстой зүйл нь авчлаа. Би чамаа гомдоосон, би чамаа хуурсан. Би яг их нэртэй үнний одоо хэлхий менторсоо сурсан байхгүй. Яг битэрийн харилцаа хүнд байх үед ингээд хэд хэдэн кейсээс болоод битэр зовоод ирсэн. Тэр кейсийг ярихгүй бол битэр идэхгүйсэн байхгүй. Яагаад гэвэл чи нэг юм дан асуултын тэмдгүүд байгаа шүү дээ. Яа. Би их нэртэй ярьсан, манай их нэр амар өвдсөн, шаналсан. Гэвч тэр асуултын хариултыг авч байгаа байхгүй. Гэхдээ би энийг ярихдаа маш болгоомжтой. Одоо энэ подкастыг сонсч байгаа маах бас маш болгоомжтой сонсоор сэтгэл хөдлөлөөр очоод шууд маа гээл нөгөө бүх юм ярьчвал нөгөө хүн бас бэлэн биш байгаа. Чич тэр хүнээс гарах хариу урвал бэлэн биш байгаа учраас буцаад өөрөө давхар зохиолтонд орчихоо тий. Энэ зөвлөгөөтэй хийдэг байхгүй. Би маш их зөвлөж ийсэн. Тэгээд хэлсний дараа манай ихнэр амар өвдсөн. Манай ихнэр ч гэсэн зөвлөгч байсан тухай тэгжиж энэ чинь яриа штэ. Тэгээд тэр хүнд зохиолтонд орж байгааг нь харахтаа би юу гэж бодсон гэхээр пөөх би муухай юм хийц юм уу гэдэг ингээд буцаад өөрөө мэдрэх. Тэрнээс шүүн ингээд худлаа хараа яваадах нь мэдэрдэг юм билээ. Зүгээр. Бай. Гэтэл яг тэр асуудалд орсны дараа асуудлыг засах нь ямар хүнд байсан гэж одоо алдаа хийхэд бол тухайн үед нэг бодоод тах нь байдгүй. Хүнийг хуурах бол амархан. Гэвч хуурсныхаа дараа гомдсон үнд очиод өмнө хэлээ тэр хүнийг ингэж буцааж тайвшруулна гэдэг нь маш хүнд. Тийм учраас хүмүүс зүгээр гомдоогоол явчихдаг юм л да. Тэгэхээр засах амар хэцүү байна. Тэгээ би засч үзсэн. Засч байхдаа ямар буруу юм хийснэ ингэж мэдэрч байгаа байхгүй би ингэ тэр өвдөлтийг ингэ нүдэрээ хараад тэр нулимсыг, тэр зөвхөрлийг, тэр үзэн ядалтай. Тэгээд энийг нөгөө мэдрэхтэй би дотор нь шийдвэр гаргасан байхгүй. За дахиж галаар тоглож ирэхгүй юм да. Хүнийг ингэж өвдгөж болохгүй юм да гэдэг нөгөө алдаагаа засч байхдаа сурч байгаа байхгүй. Тэрс би бол засах ёстой гэж хэлэх бол амархан тий. Өөрчлөлт гуйх гэж хэлэх амархан гэвч чи өөрчлөлт гуйсны дараа тэр хүн яаж өвдөж байгааг чи харахтаа вау. Миний төсөөс хэд дахин өвдөлт хэд дахин зүрх сэтгэлийн дарамтанд орж байгаа харахтаа миний дотор бас нэг эдгэрэл болж байгаа юм. За дахиж би нүнийг ингэ зоохгүй шүү гэж яг тийм мэдрэг яах вэ? Тэгээд энийг би зөндөө олон кейс ярьж болно. Тэгээд дараа нь мөнгөнд одоо шудраг хандах, татврын газар үнэмш хандах, татвараа төлөх, торгуулах, хариуцлага хүлээх гэдэг мэдрэмжүүд бүгдийг надад би сурсан. Би татвар дээр очиод торгуулахгүй байх боломж байсан надад. Тэрийг ойлоо 24-нд ярьсан. Ярьсан тий. Тэр мэдрэмжүүдийг авах гойс. Тийм учраас чиний энэ дэр алдаагаас мэдрэмж гэдэг одоо хэцүү. Тэгтээ тэнчэнээс одоо тэр үнцний гэдэг зүйлийг одоо хамгаалж хэлж байгаа юм тэр байхгүй. Хамгаалж хэлж байгаа. Тэр мэдрэмжийг тулахгүйгээр тэрийг авахгүйгээр тэр үнцнийг үнэт зүйлийн үнцнийг мэдрэх ямар ч боломж байхгүй. Тэгэж нэгээр нь буцааж авандаа ингэ баг. Би бас ингэж бодоод байдаг байхгүй. Тэр 30%-ийг би одоо илүү сайн ойлгож эхэлж байна. Яг анх подкастыг бичиж эхэлсэн өөртөө харьцуулах юм бол ингэнгүүт тодорхойлох нь чухал юм шүү гэдэг одоо юу гэдэг нь бодол миний толгойн дотор орж ирж байгаа байхгүй. Би бас нөгөө шууд билээ хариултыг ингээд хүсч гэдэг тийм талтай. Окей. За мэдээж яг тодорхой нэг алхам үе те. Жишээл энийг тодорхойлоход жишээ нь за одоо битээр ярьж байгаа яриаг хүмүүс 30% гэж нэг иймэрхүү юм яриад тах шиг байна гэдэг ойлгоод хамт уйлаад хамт энийгээд энийг бол хүмүүс үлээж авч чадна. Гэхдээ энэ хамгийн одоо гол хэсэг нь бас биш. Хамгийн гол хэсэг нь нөгөө make money гэж хэлсэн шиг make happiness, эсвэл тэр make self confidence, эсвэл одоо тэр өөртөө итгэл, тэр аз жаргал, тэр нөгөө өндөр мэдрэмжийг авах хамгийн торгон моментум бол тэр алтыг яаж авах вэ гэдэгт л байна. За бидний зорилго байлаа гэж бодоход тэр алтыг хулгайлж авч болно, наймаалцж авч болно, эсвэл хөдөлмөрлж авч болно. Тийм үз. Тэгэхээр одоо яг тэр нөгөө хүн болгонд л хайр сэтгэл найз нөхөд бүгд хэрэгтэй байгаа шүү дээ. Гол нь тэрийг яаж авч үлдэх вэ гэдэг нь одоо хамгийн гол хэсэг нэ. Жишээлбэл одоо сая хоёлаа нэг чухал юм ярьлаа шүү дээ. Хайртай хүнээ авч үлдэхийн тулд өөрийнхөө
алдаа дутагдaltaй байдлыг хүлээн зөвшөөрөх нь одоо хамгийн гол одоо хийх ёстой зүйл байдаг болохоос биш алдаагаа засаад үр дүн харуулах юм бол энэ хүн ингээд нөгөө одоо уучлална гэдэг биш. Одоо би өнөөдрийн бичлэгийн сэдв бүхэлдээ үнгүүгээр хийж болох юмыг л ярьж шít. Яг үнэндээ нөгөө 70% байдаггүй зүйлээр амьдралын хамгийн гол зүйлийг яаж авч үлдэх вэ гэдэг нь би алдаа дутагдaltaй байдал хүлэмж уучлаарай. Би чамаа хуурсан, би чамаа гомдоосон, намайг уучлаарай. Би энийг хийж явахдаа эхлээд мдээгүй. Би ихтэй хийснийхаа дараа амар хүнд мэдрэмж авлаа. Сая ойлголоо. Надад чи намайг дахиж хайрлах боломж өгөөч гэж хэлж байгаа нь ухаарлал тэр үнийг авч үлдэж байгаа хамгийн чухал хэсэг багхгүй. Тэгэхээр одоо хэдүүлээ юун дээр фокуслах хэрэгтэй вэ? Энэ ярьцлагаас юг ойлгох хэрэгтэй вэ? Яг яаж хийх нь одоо тэгвэл хүмүүс ер нь кино үзээд бол мэдрэмжээр бол ойлгоод байгаа шүү дээ. Энэ их зүг хүн байна. Яг юу хийж байгаа нь хамгийн зүг болгож байгаа гэхээр одоо жишээ нь за жишээлбэл за гладиатор дээр ирээд очив. Нэг хааны охин Маркус Аурелиусийн одоо охин Максимус таартай. За тэр хоёр кино эхлэхэд ингээд жоохон ойрхон байх хүсээд байгаа боловч Максимус юу гэж өгөхөөр би ихнэр хүүхэдтэй очих хэвээр. За харж гинүү те. Ямар нэгэн бие махбод таата мэдрэмж гарч ирэхэд тэр тухайн нөхцөл байдлыг ямар арга замаар одоо тэр эмэгтэйг өөрийнхөө сайн найз болгож авч үлдчихэж байгаа вэ гэдэг нь хамгийн анхаарах хэрэгтэй хэсэг нөхгүй. Тэр хэсэгт л одоо тэр эмэгтэй унтаж болох байсан. Мэдгүй 2 дугаар анги юу басныг мэдгүй болсон. Аюултай сэдв шүү. Зохиол яаж иргэснийг мэдэхгүй. 1 дугаар анги дээр бол тэгж харагдаж байгаа. Ямар ч байсан эхнэр лугаа явах хэвээр. Эхнэр нь одоо гол мессеж нэдэж шүү дээ. Хүүрүүгөө очих хэвээр. Тэгээ тэр эмэгтэйтэй ер нь одоо ямар юу ч үлдсэн манай хүн чинь. 1 дугаар анги дээр. Тэгэхээр одоо жишээлбэл нөгөө одоо найзгаа яаж авч үлдэх вэ гэдэг нь л өнөөдрийн бидний ярьж байгаа нөгөө гол зүйл. Тийм учраас энийг бас үнгүй хийж болно. Би найзгаа уучлсан. Гэтэ амархан байгаагүй. Гэтэ уучлсаар байх нь хамгийн хэцүү нөхгүй. Одоо уучлал гэдэг нь уучлаа гэж хэлэхээр болчихдөг юм бас биш. Тэр уучлалыг барьж явах хэрэгтэй тий. Одоо уулзах болгондоо тэр дуу хоолойны өнгө, найзтай санал болгож байгаа боломж нь миний өмнөх кейсээс болоод багасчих үү дээ. Тий. Би найзтай нэг юм өгөх гэсэн энэ ч урд нь хамаагүй ингэжсэн байж одоо жоохон багас. Энэ л миний асуудал байхгүй. Энийг ялж байгаа нь өөрийнхөө дотор хөрөнгө үнцний хувьд хөрөнгө оруулаад тэр хүний дотор бас хөрөнгө оруулалт хийж байгаа. Вау, энэ хүн надад гомдсон байсан байж энэ боломжийг надаас багасгасангүй гэдэг тэр бас мэдрэхтэй улам надад итгэл өснө. Энэ бас мөнгөгүйгээр хийж болдог зүйл. Тэр хамгийн хэцүү болох нь яхаарахгүй муу юм байна. Яг тэр тийм гэдэг нь одоо жишээлбэл за нэг манай А гэдэг нэг найз кейстэй шууд саанд орж ирж байгаа байхгүй. Чит хийсэн. Эхнэр дээрээ тэгээд яс эхнэр нь бас манай аягүй сайн найз. Эхнэр нь бидэд хамтаа суугаад ярьж байгаа. Нөхөргүүгээр хамтаа суугаад ярьж байгаа юу гэж хэлжсэн юм бэ гэвэл би тэр хүний үйлчлэлийг бол уучлсан. Гэхдээ би уучлснаас хойш 3 жил өнгөрлөө. Яг уучлахаас тэр үйлчлэлийг гаргахаас өмнөх би өөрийн хайртайгаа харьцуулахад би тэр хүний өмнөшгүй хайрлаж чадахгүй болсон. Би уг нь бол тэр хүнийг уучлаад хайрлахыг хүссэн гэсэн би цаанаасаа яг өмнөх өөрийнхөө зориулжсэн тэр 100% нандин хайраа буцааж авч чадахгүй байгаа гэдгийг ярьжсэн. Тэгэхээр энэ хүнийг уучлах гэдэг чинь тэр хүн тодорхой хэмжээний ямар нэгэн алдаа гаргацсан байгаа шүү дээ. Тэгэхээр алдаа гаргахаас өмнөх байдлаар буюу 100% ингээд зүрх сэтгэлээсээ тэр хүнтэй найзлжсэн, нөхөрлөжсөн, хайрлажсэн тэрийг яаж авч үлдэх вэ гэдэг нь л хамгийн том асуудал юм шиг байна. Тэрийг л хүмүүс одоо хийдгүү хэрнээ хийцэн хүний түүхийг унших дуртай байхгүй. Энд л одоо яг нөгөө хүн төрөлхтний 2 хуваагдаж байгаа гэсэн чинь яг энэ л юм шүү. Өнөөдөр бол одоо чи ихтэй юу ярьж байгаа гэхээр нөгөө хийх тухай ярьж байгаа. Энэ нь амархан биш ээ. Гэвч хийсний дараа нэг шагнал байна. Хамгийн том шагнал нь юу гэж? Чиний өөрийгөө үнэлэх үнэлэмж. Чиний өөрийгөө хийж байгаа зөв үйлдэлээсээ авч байгаа кайф, сайхан мэдрэмж нь чиний хамгийн том шагнал. Энд чинээс нөгөө харийсан өөртөө итгэл. Энэ нөгөө баялагийг татах гол үндсэн сүнслэг философи нь эндээ байдаг байхгүй. Хүчирхэг хувь хүн байх. Жишээл одоо хайр сэтгэлээ чинь ганцхан секс гэж ойлгож болохгүй байхгүй. Эсрэг хүүсний 2 хүн хамт амьдарч чинь нэг талаасаа эхнэр нөхөр нөгөө талаасаа хүндлэл хүлээсэн нэг эрэгтэй эмэгтэй найз шиг бас харилцаа тийм дотор ч юм байгаа байхгүй. Вау, миний эхнэр энэ дэр амар чадварлаг шүү. Тэр нөгөө
эхнэр гэдэг үнцгээс биш байхгүй. Яг эмэгтэй хүн жишээлбэл хоол сайн хийх, эсвэл халамжлах, эсвэл сонсох чадвар маш олон чадвар нийлээд хайр болт юм байна л да. Тэнгүүт бид нар ганцхан ир эмийн харилцааны тухай боддог. Энэ бол нэг өсрэл нэг 25-аас 30%. Цааталт нь маш олон зүйл нийлжиж энэ хайр бүтэн болдог. Тэнгүүт одоо жишээлбэл одоо саяны тэр хүнийг ингэж одоо тэр хамгийн өвдөлттэй хамгийн хэцүү хэсэг нь одоо тэр танаа найзын кейс төр бол тэр эмэгтэй уучлаад ингэж цаашаа явахдаа саяны кейсийг яриад тэгээд уучлахаар шийдснээрээ чамд ярьж байхдаа түүний дотор ямар их өөрийгөө ингээд өөрөө бахархах шийдвэрээ ингээд зөв шийдвэр байсан гэдгээ ухамсарлаж байгаа хэсэг нь түүний шагнал واخгүй. Энэ сэтгэл зүйн хүчээр дараагийнхаа бэрхшээлийг давах цэнийг одоо олж авч идэг. Тэг ингээд дуусахгүй ингээд дуусахгүй цаашаа ингээд явна. А нөгөө талдаа тэр алдаа хийсэн хүн бол одоо тий уучлал дунд явахдаа бас ухаардаг тий. Гэхдээ тэр хүн ухаарахгүй байсан ч энэ эмэгтэй ялагч хэвээрээ байх боломжтой. Ухаарвал тэр залуу азтай. Тэгээд энэ хоёр хамтдаа амьдрал аваад явна. Ухаарахгүй байвал тэр эмэгтэй бас хохирохгүй. Яг л тэр эмэгтэй одоо боломж өгсөн, уучлсан. Тэгээд би бас өөрчлөлтөөр хэлдэг. Дууж өхөн хоёлоо байж болохгүй шүү. Салах нь хоёлоо байж болохгүй. Хоёр чи үйл амьдралын хөдөлгөөн тэмцэх хэрэгтэй. Салах салбан одоо тэр хүн шин. Тэр хүн уучлалыг хүлээж авч чадах уу? Тэр хүн одоо буцааж амьдрал авч одоо түүний асуудал болчих жоохгүй. Би уучлангууд одоо түүний асуудал болчих. Харин би уучлахгүй байх юм бол энэ миний асуудал байхгүй. Тэнгүү саяны кейсээр бол тэр эмэгтэй зөв юм хийсэн. Нэгдүгээр шагнал өөрөөрөө бахархах. Хоёрт нь тэр хүний дотор амьдралдаа хизээч мэдэрч байгаа тэр мэдрэмжийг бэлэглэх боломж яг алдаа гарсан үед л байдаг. Найзыгаа эргүүлж авах боломж, хайртай хүнээ эргүүлж авах боломж бол тэр хүнийг яг алдаа гаргасан үед нь л жинхэнэ харилцаа үүсч. Энэ үртэл дан жүжиг байсан гэж бодож. Яг жүжиг байсан. Тийм учраас одоо яг алдаа гаргахад нь бид нар яах вэ? Нөгөө үдсийн ядаал гомдол аймархан оронд яг одоо зөвлөгөө авч жаад энэ 5-аас 10 жилд олддог ганцхан моментумыг л одоо л ашиглах. Тэгэхгүй энийг алдчихуу дахиад хэдэн жил жүжиглэх хэрэгтэй болно. Өглөөний минь цайгаа уусан уу? Хоолой сайн дээр. Энд ч юм бол өнгөцгөн хэлцээ. Упс, алдаа гарчлаа. Яана, уучлаарай найз. Яг энэ үед л тэр хүний зүрх сэтгэл жоохон нээгддэг. Жоохон нээгдэл тэр буцаал хаагтчих. Яг энэ үед нь л юм хийж авах хэрэгтэй. Тэгтэл энэ үеийг бид яг алдчихдаг үлээ гомдол цухтайгаал яваал. Энэ ямар ч ашиг байхгүй. Гомдохын дараа нь хий. Эхлээд газ энэ моментыг ашиглаа тэр үнийг алдахгүй байх хэрэгтэй байхгүй. Яг энийг л хүмүүс хийх дурггүй. Энэ хамгийн хэцүү. Тэгсэн энийг хийж байгаа түүхийг хажуугаас нь үзэх дуртай. Өвдөгдөг. Тий хамгийн өвдөлттэй хэсэг юм тий. Би ч гэсэн хүн шидэ адилхан л өвдөж байгаа. Заримдаа яг ингээд нөгөө энэ зүг зүйлийг хийхин тулд ингээд өөрөө хохироод байгаа юм шиг мэдрэмж аяг төрдөг. Яагаад би уучлах хэвтэй? Яагаад заавал би төрүүлж болох юм хэвтэй? Хин нэгэн болтгүй юм. Заавал би гэдэг нэг. Энэ бол одоо хүн төрөлхтний хамгийн одоо урам хугарсан нийтлэг хандлага гэх юм уу? Одоо нийгмийн сэтгэл зүйн харсч тийм байгаа шүү дээ. Яагаад энэ улс төрчний ингэж болтгүй? Яагаад энэ төвчрлийг ингээд нэг шийдчих болтгүй гэдэг дандаа нэг юм урам хугарсан хүмүүсийн коммент авахгүй. Би ч гэсэн 26 настай байхдаа яг л энэ шийдвэрийг ингэж л гаргасан шүү дээ. Яагаад би өөрчлөгдөж болохгүй юм бэ? Энэ хүнийг сонсож байгаа хүн байгуул намайг сонссон байж л байна. Би ярив. Би мэдлээ амьдрий. Тэгээ нөгөө ментортойгоо уулзсан яриан дээр эргээд ирэх хэрэгтэй шүү дээ. Одоо нөгөө хүнтэй уулзаад тэгж болсон ингээд тэгэхээр намайг буцаагаал миний хамгийн ямааргүй байсан эсвүүд рүү буцаагаал явуулсан. Тэр эхлэл угаасаа муу байгаагүй. Одоо харин нөгөө ойлгосон сэтгэл зүйтэйгээр буцаад эвдэрсэн харилцаа, найзууд нөгөө зүгт би нь бол ер нь зүгтагаал явчихсан гэсэн. Асуудлаас зүгтчихсэн. Тэгвэл саяны кейстэй буцаага холбоё. Асуудал тэр хүмүүсийг өөрчлөх боломж байсан. Гэтэл бид нар асуудлаас зүгтаадаг. Тэгээ шинэ газар очдог. Дахиад шинэ хүмүүстэй танилцаад шинэ хүмүүсийн асуудлыг олж мэдэх хүртлээр жоохон тайван амьдраад олж мэдснийхаа дараа дахиад зүгтаадаг. Ингээл цухтасаар бол амьдрал нь босч. Тэгээ тэр хүмүүс юу гэж амьдралын философи нь юу болж явж байгаа гэхээр хөнгөн амьдрий, хинч гайхахгүй амьдрий. Зүгээр л ингээд нэг хүмүүстэй гоё ингээд аялаад явж байгаа хүмүүсийн сэтгэл зүй нь одоо уучлаарай. Чиний аял хийдэггүй шүү. Зарим нэг газар угаасаа нэг газар удаан байна гэдэг нь өөрөө
юу нь хэцүү ихээр уншигдчихдэг байхгүй. Давуу сул тал бүгд уншигч. Тэнгүү тэр газар нөгөө дан засах юм болоо явчих. Тэнгүү хүмүүс тэр хүнд ажлыг хиймэргүй байгаа учраас ямар ч танихгүй газар очсон дээр. Яг уу би бас хаяа ингэж амардаг. Танихгүй газар очиж амрах. За жишээ сая Дубай явах тий. Энэ бол танихгүй газар. Ингээд заримдаа хэрэгтэй. Аявч дандаа юм байвал асуудалтай. Чанаргүй гэсэн үг байхгүй. Амьдрал чанаргүй. Тийм учраас бид энэ засахыг сурахгүй бол болохгүй л гэж ойлгоо. Эсвэл хамгийн үнэхээр үнэ. Олон нэг олонч байх тий. Алдаа гарсан үедээ алдчихлаа зүгтах биш. Тэр алдаа бол өөрийгөө өөрчлөх, өөрийгөө илүү эерэг зам руу хөтлөх, эргэн тойрныхоо хүмүүсийгээ давхар тийм тэр зам руу хөтлөх. Алдаа бол алдаа гэхээс л тэр алдаа бол боломж юм байна гэдгийг бид нар алдах бүрдээ ч гэдэг нь ашиг. Гэхдээ аль ч утгаараа тухай бүртээ анзаараад ярьхгүй бол тэгээд яг өмнөх бүрий байж лэн тэр бүрий ирээдүйд бас дахиад адилхан алдаа гарна. Дахиад алдаа гарсан үедээ дахиад цугтаагаад байх юм бол тэр 30%-аа хязгаарч хүрч чадахгүй нөгөө нэг лавг сөрөнгийн хэлсэн шиг амьдрснаа одоо сүүлийн хагастай амьдрснаа хайрлаж чадахгүй. Амьдрах гэсээр агаал тэгэл насыг барах юм байна л да. Яг тэгс. Жишээ сайн нөгөө нэг газар удуул уншигдана гэсэн шүү дээ. Танид мэдчихэж шүү дээ. Найзхаа суулгаалыг мэдчихэн. Тэр улсынхаа одоо шил ууштай Дубай баахан сэргэгч нэр явчихлаа. Мэдээж давуу тал зөндөө байгаа гэвч ямар ч газар ер нь тийм те. За аялаа явж хаад хараад вау гэж санагдаад заримдаа хоосон юм шиг мэдэрч. Заримдаа пүүх ямар онцгүй ингэж исэн боловч нөгөө талаас олон давуу талыг ингээ олж харж болдог. Тэрэн шиг миний амьдралын туршлагаас 10 жил гэдэг 10 гэдэг жил юу чухал гэдгийг ойлгосон. Жишээлбэл жүжиглэх хугацаа ойролцоогоор нэг 5-6 жил байт юм байна. Барьж чаддаг. Одоо өөрийгөө одоо барьж чаддаг. Ингээд сайн хүн байж чаддаг. Ингээд амлсандаа хүрэх гэж хичээж чаддаг. За 5-аас цааш яваад ирэхээр ер нь хүн өссөн өсөөгөө ингээд ер нь уншигдэж эхэлдэг. Одоо танигдж эхэлдэг те алдаатай байдал. Тэнгүүт ихэнх хүн 2 дугаар үйлрэл дээрээ дандаа фейлддэг. 2 гэдэг нь ойролцоо 5-аас дээш жилийн дараа бизнес доктортой явахгүй байх магадлал өндөр болдог. 5-аас дээш жилийн дараа ямар нэгэн охид хөвгүүдийн хамтлаг бас явахгүй байх магадлал нь их байдаг. Явсан цөөхөн байдаг. Яваагүй нь их байдаг. Ямар нэгэн бизнес 5-аас 6-7 жилийн дараа одоо эхний оргил үеэсээ унж эхэлдэг. Яагаад гэвэл энэ бизнес, энэ хувь хүн, энэ хайр сэтгэл, энэ найз нөхдийн харилцаа одоо юу гэдгийг те одоо 1-р ангиасаа эхэлсэн бол ойролцоогоор нэг одоо 7-8 дугаар хүртэл гоё яваад тэнцэнс одоо те салж эхэлдэг. Эсвэл хосууд нэг хэдэн жил амьдсны дараа салж эхэлдэг. Яагаад энэ салж байгаа вэ? Яагаад энэ компани хоёр хуваагдчих вэ? Яагаад энэ одоо найз хоёулаа хоорондоо сайн биш болж өгөхөр уншигдаад тусцсан. Танигдсан. Бүх давуу сул талаа мэдсэн. Тэнгүүт одоо тэр хүнд анхны сэтгэл буутсан. Тэнгүүт уул нь энэ харилцааг одоо үн цэнтэй харилцаа болохын тулд 2 дугаар үе рүү орох хэрэгтэй. Нөгөө хэцүү үе. За энэ үе бол 10 дахь жил буюу одоо ер нь ямарваа нэгэн харилцааны 10 дахь жил бол одоо 5-аас хойш тоологдож байгаа жил бол нөгөө одоо анхны нөгөө одоо өнгөрсөн амьдрал харилцаа, найз нөхдөд харилцаа, хайр сэтгэлийн харилцаа, бизнесийн туршлагыг одоо онцгүй болсон туршлагыг одоо дурсамжийг туршлага болгох 5 жил. Алдаа хийсэн хүн бол амжилтанд хүрэхгүй байгаа шүү. Энийг бас манайхан зөв ойлгох хэрэгтэй. Алдаан дээрээ дүгнэлт хийж зүхтаахгүйгээр тэр 5-аас 6 жилийн харилцаанд ингэж анализ хийгээд, дүн шинжилгээ хийгээд, ойлгоод, ухамсарлаад ингэж нөгөө алдсан түүхийг туршлага болгоход ойролцоогоор дахиад нэг 4-5 жил болж байгаа. Тэгээд 10 жилийн дараа гэдэг бол 10 жилийн туршлага гэдэг бол үнэхээр гайхалтай юм байна. Одоо зүхтаагаагүй 10 жил шүү. Зүхтаасан 10 жил бол тийм биш. Яг нэг салбартаа, яг нэг найзтай, эсвэл яг нэг хосын харилцаа, яг 10 жил энэ ихний 5 нь романтик байж магадгүй, сүүлийн 5 нь үнэхээр жоохон өвдөлттэй. Ийм нөгөө юм жоохон хэцүү юм шиг. Гэхдээ зөв дав бол сүүлийн 2 дахь одоо 5 жил нь энэ харилцааны одоо гоо үзэсгэлэн гаргаж одоо бизнесээр бол жинхэнэ ашиг хийх боломжтой. 2 дугаар бол ер нь бол тийм байдаг. Тийм учраас 10 жилээ тэмдэглэж байгаа ямар нэгэн байгууллага хамт олон бизнесийн карьер байвал тэр хүнийг бас хүндлэх хэрэгтэй.
Яг л энэ 10 жилийн турш. 10 жилийн дараа одоо яг мөнгө хийх хамгийн одоо нэг туршлага ихсэх нэмэгдэх тусам зардал буурдаг чинь мэдэн шүү дээ. Одоо шил камера хэрэглэж мэдэхгүй бол яг үлээ камермен ажиллуулсан эсвэл видео одоо зөв мэдээж ажиллах ёстой л та. Гэхдээ ер нь анх бол тийм байдаг үстэй. Туршлага бага байх тусам зардал их байдаг тий. Стап хийх гээл цаг болоод тухай бүртэн түрээсний мөнгө. Тий. Туршлага нэмэгдэх тусам яаж хялбар аргаар бага зардлаар имийг явуулах вэ гэдгийг ойлгохдогтой адилхан хүн 10 жилийн туршлага гэдэг бол бараг суусан газар болгоноос ашиг олох боломжтой. Яг л уусаа зардал буураад их туршлагатай болж байгаа учраас. Цагуугийн хувьд ер нь аюу тум даваа тал үүсдэг. Одоо АФА-г 10 жил. Тий, АФА-г энэ жил 10 жил болж байгаа. Тэгэхээр амраа авшин үн бас нэмэгдэж байгаа. Тий, мэдээж үнэтэй болж байгаа. Тэгээ жилийн орлого дажгүй болсон байна, тий. За ингээл одоо тэгэхээр чинь эн чинь нөгөө туршлага байхгүй. Тий, одоо надад туршлага байна. Одоо надад асуудлаас сутуу гэсэн бол одоо миний ашиг болж байгаа зүйл асуудал байхгүй. Би асуудлаас ашиг олдог байхгүй. Тийм үстэй тий. Хүмүүс асуудалд орлоо, би тэнд очлоо. Адилхан шүү дээ. Тий. Энэ подкаст хийсэн миний YouTube-ийг хийсэн асуудалтай хүмүүс л гарчиг нь уушаар асуудал шийдэх юм байна гэж үзэж байгаа шүү. Тийм учраас одоо миний мэрэгчлүүд асуудлыг шийдэх миний амьдралын хамгийн гол хэсэг асуудал дунд тий. Бас амьдралын хамгийн аз жаргалтай хэсэг нь асуудлыг шийдснээр тий тэр аз жаргалыг одоо амьдралдаа хүлээж авч штэ. Тэгэхээр 10 жил гэдэг бол үнэхээр одоо гайхалтай үед юм байна. Гэхдээ энэ 10 жилийн туршлагыг зөв хийх хэрэгтэй. Нэг салбартаа тууштай. Хүмүүс нэг ийм хоёр юмыг ойлгохгүй байх шиг байна. 10 жил гэхээр юу ч хамаагүй гэдэг 10 жил болчихно гэж боддог байх шиг. Үгүй штэ. Яг нэг юмыг оролдоод 10 жил байхгүй. Эхний 5 бол ерөн сурсаар гол дуусах юм. Тийш ЕХ-үүд гэсээр гол нэг 4 жил 3 жил аюу амархан өнгөрч. Тэнгүүт одоо яг ашиг хийх чил дээр ашиг олоогүй ангууд хүмүүс шууд шин салбар руу орчт юм байна. 4 жил бахан зориулчаад яг олсон юм яг амьдралын дэвшлүүлээг байхгүй. За олсныг бол олсон. Ерөөсө жил болоод юм олоод эхлэн шүү дээ юм хийж байгаа юм чинь. Тэгэхээр тэр нэг амьдралыг өөрчлөх баялаг болдгоо. Амьдралыг дараагийн харин олоод зараал тэгсээр нэг болсон юм шиг болоогүй юм шиг санхүүгийн хувьд шүү. Эхний 5 жил бол иймэрхүү өнгөрчихдээ. Юмтай болсон юм шиг болоогүй. Одоо харин энэ 5 жилийн дараагийн 5 жил жихийн юмтай болох 5 жил байхгүй бас нөгөө талаас. Тэгтэл хүмүүс нөгөө яг зовж нэг 5 жил өрөнгөтэй заастаа дими салбар байна гэдэг. Шин салбарлаа ороод дахиад 5 жил туршлага өргөжлүүлээд зоол тий. Тэгээ уул нь 2 дахь 5 жил рүү ороод тэгээ тэнцэнэ жихийн санхүүгийн хувьд бас амжилттай авах боломжтой. За мэдээж 10-аас дээш жилийн туршлага бол бүр гайхалтай. Гэхдээ ямар туршлага вэ? Дүн шинжилгээ хийсэн. Чи нөө түрүү асуужсэн шүү дээ. Өнгөрсөн амьдралаа хайрлаж амьдрах гэж яриадсан шүү дээ. Бас ийм асуулт байсан түрүү. Яаж одоо 30% олох вэ гэдэг. Энэ бол өнгөрснийг дүгнэх шүү. Тэр нөгөө түүх өөрийн түүх ярих гэсэн чинь байхгүй бол яах вэ? Эсвэл хүмүүс түүхээ мэдтгүү ярьсан. Энд чинь одоо яг зэвтэй холбоо л доо. Өнгөрсөн үе заавал нэг удаа маш сайн дүгнэх хэрэгтэй. Саяны миний ярьсан түүхүүд бүгд ухрааж бодчих олсон баг. Тэгээс би яг мартсан байсан баг. Хүн болго мартчихдаг өөрөө түүхийг. Энийг ухрааж маш сайн дүгнэх хэрэгтэй. Тэгээ би түрүү хэлжсэн шүү дээ. Би яг хамгийн их зовж байхдаа би цаг хугацааг ухраадаг ч болоосаа гэж бодож ирсэн. Тэгсэн бол би олон үндэслэх боломжтой байсан. Тэгээ би цаг хугацааг ухрааж чадахгүй гэдгийг ойлгосон. Гэвч цаг хугацааг ухраасан мэт тэр гоё мэдрэмжийг яаж авах вэ гэхээр өнгөрсөн түүхтэр дүгнэлт хийгээд алдаа дутагдaltaй байдлыг олоод тэр туршлага бусдтай хуваалцахдаа би яг өнгөрсөн цаг өнгөрөө очиж хөрөнгө оруулж байгаатай адилхан мэдрэмж авч байгаа байхгүй. Би одоо 26 та залуутай уулзахдаа би өөрийнхөө 26 та би төсөөлж байгаа. За энэ үед миний хийсэн хамгийн чухал юм энэ байсан шүү. Хүүхэд байхдаа миний алдсан хамгийн том алдаа энэ байсан гэдэгтэр би дүгнэлт хийгээд энийг сургалтын хөтөлбөр боловсруулсан учраас би яг үндэ яг өдөр болгон өнгөрсөн үе рүү очиод өөрийнхөө амьдрал бас илүү үнцэнтэй зүйл хийж байгаа. Тэгэхээр энэ баялаг хаанаас ирсэн бэ? Өнгөрснөөс. Тэр хүн болгоны өнгөрсөн дотор алдаа байгаа, ололт байгаа. Гэхдээ тэндээ дүгнэлт хийхгүй бол энэ мартагддаг. Тийм учраас хэдүүлээ одоо оны төгсгөлээс дээр ирж байна. Шинэ он бас гарах гэж байна. Одоо хамгийн багтаал 24 оныг хэдүүлээ дүгнэх хэрэгтэй. Бүр нэг бүрчлэн дүгнэх хэрэгтэй. Нэг бүрчлэн дүгнэхдээ хүмүүс яагаад дүгнж чаддаг вэ? Дата байдаггүй. Тэмдэглэл хийдэггүй, төлөвлөлтгүй учраас мартчихдаг. Тийм учраас бид нар нөгөө одоо фактийн 10 жилийн баярын бас нэг гол үйл явдал бол нөгөө амьдралын лууж ингээд
Өнөөдөр хоёлаа нэг чам нэг хэлэх хэрэгтэй. Энэ жил энийг би хүмүүсээр хөтлүүлдэг байхгүй. Яагаад тэгэхээр төлөвлөх гэж оролдож байгаа нь ингээд харахад нэг үр дүнгүй юм шиг боловч ядаж эргээд харахад дата болдог. Энтэй уулзсан шүү дээ. Ийм хийсэн шүү дээ. Энэ бүтлгүй болсон шүү дээ гэдэг юм баримт үлддэг. Тийм учраас энийгээ дүгнэхэд амархан байдаг. Тийм учраас ядаж жилээ дүгнэе. За чардвал одоо хүүхэд нас руу очоод дандаа л бодоод байх боломжгүй л дээ. Гэхдээ нэг удаа сайн тэмдэглэл хөтлөөд дүгнээд амьдралын гол хэсгүүдээр очиод бичиж явахдаа дахиж амар олон зүйлийг эргэж санаана тий. Тийм учраас нөгөө өдрийн тэмдэглэл бичдэг хүмүүс айгүй одоо ухаалаг юм болсон байдаг бас нэг шалтгаан тэр нөгөө иргэн дуусах дүгнэх процесс нь хүнд аюул тусалдаг гэл. Тийм учраас заавал бичээрэй. Тий. Тэр нь заавал ном болох албагүй ч гэсэн ямар ч гэсэн өвтө зөвлөж бичих хэрэгтэй. Ямиг яаж өгөх ном болчих юм лээ. Бичиж байгаа явц. Би яг сая 2 сарын аяллаа хийж. За өдрийн тэмдэглэл бичиж өгдсөн байна. Тий. Бичиж нуусаа хийх юм байхгүй. Зүйлчээ байхгүй байхгүй. Тий. Ямар ч сан дэрийг мэдчихсэн учраас хэдэн ном авчирч яваад номнууд маань ч дуусаа. Тэгээ сүүлдээ би тэмдэглэл орсон. Тэгээ тэмдэглэлээ хөтлөж байгаа үед яг бичиж байгаа үед айгүй процесс явагдсан юм байна шүү. Толгой дотор. Нэрээ би ч өнөөдөр ингэсэн байна, ийм зүйл мэдэрсэн юм байна. Тэгээ давхар нөгөө нэг жинхэнэ өөртөө нүр тулах моментод маш их явагддаг юм шиг байсан. Бичсэн зөвхөн ингээд аялаад явж байгаа биш. Би бас давхар өөрөө өөртөө явж байгаа байхгүй. Тэгэхээр би өөрөөсөө юу мэдэрсэн. Тэгээ зөвхөн тухайн моменттой биш. Би бас өнгөрснөөгөө бас ялж байгаа үедээ ингээд дахиад бодоол явж байгаа. Тэгээ тэрийгээ давхар цаасан дээр буулгаж байгаа тэр үед цаасан дээр юу гэж өөрийгөө бичих вэ гэхлээр хоёр доторх миний хоёр өөр характер тэмцэлтэй байдаг юм лээ. Ийм байхыг хүссэн би болоо яг үнэндээ би чинь мяа дутуудвал нэг өөр ингээд тийм бус ингээд мохой зүйл хийсэн ч ямар нэгэн байдлаар хүссэн би болон хүсээгүй мөртлөөсөө тийм болцсон би хоёр хооронд ингээд тэмцэлтэй ш тэр тэмдэглэн дэвтэр дээр тэмдэглэгдэж байгаа тэр момент айгүй олон зүйлийг хүн ухаардаг юм шиг. Сайцсан тийм болохоор би бас амраахтай адилхан тийм тэмдэглэл хөтлөөрэй гэдэг бас одоо хүмүүст уриалмаар байна. Тэгээд 25 оны магадгүй нэг зорилгын нэг бол энэ тэмдэглэл хөтлөх гэдэг зүйл бас байж болох байх. Харин Алфа Academy 10 жилд би бас нэг ураарай. Заавал 17-нд болно гэж. Тий. Сонс би бас заавал очноо тэгээд яг юу болох ер нь ямар хөтөл 17-нд юу хийж байгаа вэ гэдэг. Харин тий. Би бас түрүүн ярьсан тийм манай ментор Alpha Academy гэдэг чинь Axel Fisher Academy гэж анх гэсэн. Тэгээ анх эхлэхэд Axel гэдэг хүний нэрээр Монголд нэг академиг нэрлэх нь миний хувьд нэг монгол хүний хувьд нэг жоохон дотор жоохон тэмцэл болоодсан байхгүй. Яагаад амар төвшин академи байж болохгүй. За sorry залуу байсан учраас бас нэг жоохон нэг амбиц бас нэг өнцгөөг үзэл. Гэтэл тэр хүн чинь амьдралынхаа 23 жилийг Монгол зориулсан. Өөрийнхөө хувийн амбицийг хажууд ишин тавьсан. Яг монгол хүмүүсийн төлөө өөрийгөө зориулаад тэгээ энэ зориулт нь яаж төгссөн бэхээр энэ жил 5 сард хор тавдраа цаач өөд болохдоо яг компьютер дээр сууж агаад хамгийн сүүлийн мөчөө компьютер дээр суугаад яг бидний төсөл дээр ажиллаж байгаад тэгээд орондоо орж ивтээд тэгээд энэ хоронгос явсан гэхгүй. Тэгээ би одоо Axel Fisher Academy гэж нэрийг хүлээн зөвшөөрсөндөө одоо баярлж байгаа байхгүй. Одоо хараа ментораараа бас бахархаж байгаа. Тэр хүн ямар ч хувийн амбицгүйгээр би өөрийнхөө нэрийг ингээ үлдээжлээ биш. Одоо амраа гэдэг хүний амьдралыг өөрчилсөн ба шүү дээ. Тэгэхээр би тэр хүний нэрээр нэрлэгдэх нь зүг байжээ гэж одоо ингээд бодож байгаа байхгүй. Дараа нь л ойлгох юм да тий. Тэгтээ энэ жил 10 жил болж байгаа. Тэгэд мань хүн яг 10 жилийн хойгоор явчлаа. Гэхдээ би энэ 10 жилийн яг тэмдэглэхгүй гэдэг айх удаа бодож байгаа тэмдэглэсэн зүг юм байна. Яг бол монголчуудад бас одоо ясан үндэснээс үл хамаарад хүн өөрөө ямар үнцэнтэй хүн хүндээ хөрөнгө оруулах нь ямар үнцэнтэй гэдгийг би бас нэг одоо заавал тайлбарлах хэрэгтэй юм шиг санагдсан. Тийм учраас 10 жилийн айгүй тийм утгатай, агуулгатай хайртай хүмүүстэйгээ тэмдэглэлийг шийдсэн. Тэгээд 12 сарын 17-нд MPM дээр 6 цагаас болно. Энийг олон нийт нээлттэй хийж байгаа хүмүүс сонирхолтой. Хамгийн гоё нь би одоо гоё хүндтэй хүмүүсийн хайрах хэмжээнд очих өөрчлөггүй байдэн шүү дээ. Одоо манай хүмүүсийн хувьд бол таалагдсан бол шууд ирээрээ хамт гоё хоол идээ, гоё олонтой амжилтыг сонсъё. Бас урам зориг би бас хүмүүст урам өгье гэж бодож байгаа. Шинэ жил болгон дандаа дуучтай байдаг те. Би энэ жил дуучдыг мэдээж байгаа. Гэхдээ жоох цөөхөн. Тэгээд илүү спичтэй. Шинэ жилийн талаар 10 жилийн туршлагын талаар гоё хүмүүст урам зориг өгье.
Тэгээд намайг таньдгүй ч гэсэн та надтай хамшигнаас авах боломж байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэ чинь миний бас өөрийнхөө төлөө хүсдэг юм аа одоо бусдад хийж байгаа хгүй. Чи бас ирээрээ хамт баярлая. Тий. Тэгээд одоо 10 жилд ганц л тэмдэглэх юм чинь ягаад олоолаа байж болохгүй гэж тэгээд жоохон том заалтар өсөлцсөн. Тэгээд ширээ дүүссэн байвал зүгээр хойно дээгүр ингэ зогсдог газар байлаа. Тийш орж зогссон ч болж заавал хоол идэх хэрэгтэй юм тий. Тэгвэл ингээл хүсэл тэмүүл байх юм бол залуучууд ирээрэй л гэж хэлмээр байна тий. Тэгээ мэдээж бидээс зардал гарч байгаа. Гэвч аль болох хүмүүстэй хамт тэмдэглэе гэж бодсон. Окей. Мэдээлэл юм бэ линкийг нь Ба. тэнд аль процесс оруулж гэж бодож байна. Тэгээд шүүнтэй завгүй цагтаа мэдээ цаг зав зориулж бидэнтэй ярилцсан. Маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр бас нэг онцгой өдөр хараа гэдэг. Өнөөдрийн энэ локейшн маань кофе бинд байгаа. Тэгээд өнөөдөр хамгийн одоо нээлттэй игээд хамгийн ихний өдөр юм билээ. Тэгээд бид хэд энд сууж байгаа бид хэд төлөөр хам кофе биний зүгээр тэгээд таарцсан хамгийн ихний одоо кофег нь эндээс авсан үүшлүүд гэж таарсан. Тэгээд дэмжиж ажиллаж байгаа кофе биндээ баярлалаа. Би нэг мдээгүй зүйл нь бол тэр эднийх юу юм бэлээ. Америкас ер нь бол Америк брэнд юм бэлээ. Тэгээд кофего болохоор бас Америкас оруулдаг арабик үрийг шилмэл гэдэг бол зөвхөн 1% арабик үрээс харж байгаад хамгийн сайн чанартай, хамгийн сайхан үнэртэй, таашаалтай 1% үрийг нь сонгоод тэрийг нь Америкт багцлаад Монголд зардаг. Ер нь бол Америк кофе юм байлээ. Тэгээд салбар нь соёолч моол гээд бас цоош нь моол байгаа. Соёолч моолд нэг давхарт нь нэгдсэн байгаа ш. Та бүхэн мөргөн хүчтээрээ тэгээд дахин давтаж хэлэхэд амраах та маш их баярлалаа. Тэгээд 25 ондоо бүгдээрээ саяны ярьсан зүйлүүдийг биелүүлээсээ өөрийгөө өөрсдөө дүнэлт үсгээсээ өөрийгөө илүү хүлээн зөвшөөрөөсөө бас давхар тэмдэглэл төлөөсөө гэж үзмээр байна. Яг. Тэ мэдээж бас бүрийдээ бас талархах хэрэгтэй. Хүн бүх юмыг мэддэг хаалбгүй ч мэддэг хүмүүсийн хооронд нь холбоно гэдэг бол мэдчихээсаа илүү чухал зүйл хийж байгаа гэж үздэг. Миний хувьд. Тэгэхээр олон чухал зочдыг олоод урайд залуучуудад ингэ холбож өгч байгаад баярлалаа. Тухайн үед надад бас ийм тусламж хэрэгтэй байсан. Тэгэл одоо чи хийж байна. Баярлалаа. Дараач болсоо. Бай.